Жог хийгөө орчих. Тэгээ. За. Окей. Тэгээ яг нэг Окей. One more time. За. За орсон. Окей. Чи яг юу юмэрэн? Яасан бацхан нөө Keks podcast-ийн ээлж дугаар бэлэн болж байна. Өнөөдөр бас маш сонирхолтой зочин байгаа. Ягаад гэвэл хаа холын Америкт хивээс Chicago хотоос Милан ирсэн байна. Yeah, extra up in this bitch. За. Hi friend. За сайн явж ирсэн үү? Yeah. Сайн явжсэн дээ. Тэгээд 6 сарын сүүлээр ирсэн. Тэгэл байжлаа гэдэг шиг тий. Yeah. 6 сарын сүүлээр playtime орсон уу? Орсон. Тэгээ орохгүй бай гэж бодож байгаа. Тэгээд найзуудын шахалтаар ороод тэгээд тэгсэн сүүлрээгүй бараг 3 хоног явж байсан. 3 хоног дараалал доо. Тий. Аль хоногуд нь явсан? Сүүлийн 3 хоногт нь явсан. Тэгээд нөгөө очоод бас нөгөө нэг уулзах хэрэгтэй хүмүүсээс нөгөө артистуудтай уулзах хэрэгтэй. Тэгээд ерөнхийдөө заачаад ерөнхийдөө Монголд яг ивентүүд ямар болж байна, шоу, music festival ямар болж байна гэдэг жоохон судалгаа маркер атсан. Гэхдээ slash like хагас жоохон шоу, хагас жоохон судалгаа. Тиймэрхүү маркер атсан. Ямар хүн мэдрэмжтэй байна? Playtime бол үнэхээр гоё байсан. Тэгээд нэг таалагддаг юм юу гэсэн нөгөө шороо жоохон ихтэй. Тэр нь жоохон зүгс. Гэтэ бол other than that it was really good. Yeah. За зах зээл ямар хөө санагдаж байна? Damn санаа. Okay. It's gonna be real talk. За. Яг ингээд Монгол биш бид ч одоо ингээд Chicago дахт ингээд байж байгаа шүү дээ. Тэнгуут ерөнхийдөө ингээд нөгөө Facebook-оор ч юм уу social media-гаар ингээд ерөнхийдөө ингээд яригддаг шүү дээ. За одоо энэ клуб ийм гоё, тэр клуб нь ийм гоё ингээд тэгдэг нэрээ ингээд тэгсэн аахгүй. Тэгээд за би окей ирсэн юм чинь. Ямар ч сан орж үзээгээ би угсаа нэг клуб дээр орж байгаа сонирхолтой болсон. Тэгээ ерөнхийдөө ингээд орж үзсэн. Гэхдээ яг миний яг бол яг одоо тийм бодож исэн шиг бол байгаагүй. Тий. Бодож исэн шиг байгаагүй гэхээр одоо сайн талдаа юу, муу талдаа юу? Жохон нэг юм шиг байсан. Тэгээд нэг Америкт ч ерөнхийдөө бол цагаан арьстай хүмүүс нөгөө сайхан ревю биччихдэг те Google Maps дээр ч юм уу эсвэл нөгөө нэг Yelp янз бүр юм дээр ингээд сайхан ийм байдаг ингээд ерөнхий нэг барагцаа авчдаг тийм ээ. Тий. Тэгээд одоо юу гэдэг ихтэй бас Америкт бас ингээ гоё биш клуб зөндөл байна л да. Тэгээд тэр надад яг Монгол дээр юу гэж бодогдсон байв гэхэлэр би болохоор одоо юу гэдэг ороод за DJ set ямар байна те интерьер нь ямар байна ажилчид нь ямар байна за дотор ороод ингээд үйлчлэгчид нь ямар байна те яаж ингээд шоудж байна тэгээд зарж байгаа охнуудыг харж байна те тэгээ яг үнэлэмжинд хүрээгүй гол юм нь болохоор DJ set болон ажилчдынхын хандлага гэх юм аа нэг тийм ажиллаа жоох ялрах чигээд байгаа юм шиг санагдаад тэгээд ер нь бүх салбарт наачин ингээд урсчдаг штэ. Тэгэл тийг санагдсан. Тэгээд бид нар ч өөрсдөө нэг Chicago-д ивент хийдэг болохоор одоо жишээлбэл TJ Bill энэ ч одоо ингээд Dance in Chicago гэдэг ивент хийдэг тийм. Тэгэнгүүт амар олон хүн ирэхгүй ч гэсэн ингээд одоо юу гэдэг айгүй гоё ингээд байгаа хүмүүстэй гоё чанартай ингээд хөгжим сонсуулаад айгүй гоё vibe-тай өнгөрдөг байхгүй. Тэгээ би өөрөө нэг техно, электро ч юм уу эсвэл одоо тийм одоо юм deep house энэ ч юм уу ингээд сонсдог гэсэн ч гэсэн байгаа хүмүүс нь амар гоё. Ирсэн ингээ хөгжим бас ингээ хүмүүсийн гоё ингээ залж аваад болохоор ч юм уу тийг санагддаг байхгүй. Би өөрөө хипхоп аягүй сонсох дуртай. Гэхдээ яагаад ч нэг тийм Монгол DJ нэрээсээ надад ер нь жоохон цогоогүй шүү ер нь. За таалагдаагүй зүйл нь юу вэ? Эсвэл юуг сайж ингэсэн бол чамд гоё мэдрэмж төрүүлэх байсан бэ? За ерөнхийдөө юм байдаг шүү дээ. Одоо жишээлбэл одоо ингээ дууны vibe-уудтай аяны ингээ vibe-ууд ингээ араасаа ингээ нэг юм гоё өсөж уруудаа нэг эвтэйхэн явдаг шээ. Тэгвнгүүт нэг амар юм up vibe шилжилтүүд нь transition яг таар байсан гэх юм уу. Тэгвнгүүтээ гинт огцом шал өөр vibe-тай дуу орж ирж мэрдэг ч юм уу. Тэгвнгүүт бараг YouTube DJ хийж байгаа юм шиг ландаа сонсгосон. But sorry but гэтээ нэг дундуур нь реклам ороогүй учраас тэрийг надад мэдэх боломжгүй. Ягаад гэвэл Монголд ч YouTube одоо премиум үнэгүй байгаад байгаа юм ямар ч рекламгүй байдаг. Тийм. Би өөрөө гэхдээ тийм амар тийм мундаг одоо юу гэдэг хөгжмийн хүн биш ч гэсэн ерөнхийдөө тэгэл сонсголоороо мэдэрч байгаа шүү дээ. За ерөнхийдөө юу явж ирнэ тэр гэдгийг ерөнхийдөө ойлгож байгаа байхгүй. Тэгээд
Тийм болгоно сайжрах хаа. Гэтэ бас нэг юм байгаа. Чи Чикагоос хүрээд ирсэн. Тэгээ нэг юу NBA үзчихсэн гинтээ юу одоо юу гэдгийг блэ за нэг тэгээ D-лиг ч юм уу бүр D-лигээс доош нэг тийм одоо сумын лиг үзэж байгаа юм шиг нэг тийм бас байх юм бол үгүйсэхгүй л дээ. Тий. Гэхдээ сум гэж бол арай тэгж доош нь болох. Гэхдээ надад бол хамгийн таалагдсан интерьерээс ер нь бүх клубуудын интерьер маш гоё байлаа. Тэгээд одоо юу гэдэг би өөрөөс нэг давхар бизнес ажилладаг болохоор бас интерьерүүдийг амар харж яадаг. За ямар вайбтай, ямар шүү газар ингээ ямар шүү интерьер байх хэрэгтэй вэ. Тэг онгод нэг яг яасан юм нөгөө бид нар чинь нөгөө барилгын материалаа урдаас татчих байгаа болохоор арай хэмтэн байдаг. Тэгээд эрүүгээр аягүй гоё тогтцолт хийсэн байна гэдгийг л анзаарсан. Америкч нь бол тэгэл юунууд бол аяг үнэтэй шүү дээ. Барилгын материал одоо тавилгаас өсвөлтэй тэг ер нь нэлээд үнэтэй. Жишээлбэл тэг 1200 square feet-ийн шалыг солиход $10,000 болж байгаа байхгүй жишээлбэл тэг. Гэдгээр чинь Монголд бол илүү тэг хэмтгсээр илүү гоё тогтцолт хийж болохоор тэр бол үнэтэй л санагдсан ер нь. Монголд гэдэг зарим ресторанууд үйлчлэгний газрууд By the way, bro. Cheers. So, cheers. He's drinking sparkly, but me drinking sparkly, but this is a different kind. Stella up in this bit. Cheers. Зарим газрууд дотоод чимэглэл интерьерд хамаг төсвөө гаргаад гэх юм уу төсвийнхөө 80% гаргаад тэгэнгүүт нь үйлчлэгээ юм уус хоол нээр мяа байдаг. Аль дээр үед л баг за 2010-11 оноос би яг 17-18 хүрээд яг ингээд газар дээр орж үзэж байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо ингэдэж штэ нэг хэсэг нэг газар нэг юм амар ингээ хайптай болол ингээл тэг энэ газар руу очие тэр газар руу очие гэл тэгдэг. Тэгэнгүүт захирлууд нь ч юм уу эсвэл менежерүүд нь ч юм уу нэг тийм ажлаа хаяад явчихдаг ч юм уу тэгээ жоохон тэгээ нэг юм ажилдаж байгаа хайнгандаа өө за би мөнгө олж гэн болж гэн гээд ингээ хаяа явчихдаг санагдсан. Тэгээ тэгэнгүүт тэр нь жил 2 жилийн дараа хайп нь унаал нөгөө нэг дотоод нөгөө нэг одоо яг нэг үйлчлэгийн дээрээс анхаарахгүй байгаа юм л байхгүй. Тэгэнгүүт залуу хүмүүс аваад ажиллуулна нөгөөдөл нь яг тэр нөгөө нэг дээрээс яг тэр зөв одоо юунуудаа одоо үүдгэлээ чиглэлүүд авахгүй байгаа учраас яг тэр газрын хайп нь унждаг юм санагдсан шүү дээ. Тэгээ яг сая ирсэн ч гэсэн ерөнхийдөө тийг санагдсан. Ер нь дөнгөж нэгдсэн газард бол гоё. Хуучин ингээ байсан газрууд ерөнхийдөө жоох нэг юм хаянгатай болцсон. Санагдсан ер нь. Миний яг одоо 16 онд ирэхэд бас яг одоо би нэр нь хэлмээргүй л юм л та яг ингээд тухайн үед л үнэхээр гоё үйлчлэгтэй гоё газрууд байсан тий. Тэгсэн чи яг ингээд ирсэн чи хайп нь унцсан ингээд шалгуур болцсон. Яг хуу байнгын мөнхийн тийм гоё bench байхгүй л та. Гэхдээ consistency байх хэрэгтэй шүү дээ. Яг нэг тууштай байх шинж чанараар дээрс мэд яг энэ сэдвээр ярих юм бол байгууллагын асуудлууд байгаа. Юугаа одоо ажиллах хүчээ тогтдгоо. Өөрөөр хэлбэл нэг хүн ажиллангуудаа сар болонгуудаа за шаашаа гэж яваад хүчдэг. Тэгэнгүүт нөгөө ажлын онцлогоос нь болоод ч юм уу те баг цалин өгдөг. Тэгэнгүүт нь одоо оюутнууд ч гэх юм уу ингээд ажлыг яг яалчгүй ингээд нэг цагийн ажил хийх ёстой. Тийм болохоор ингээд яг уйдалтайгаа яг нэг тийм арай нэг өөр дажгүй боломж гараад ирэх юм бол шууд ажиллаа хаяал тэгэл. Тийм болохоор яг нэг тийм тогтсон ажилчдаа тогтоох тийм ерөнхийдөө бодлого маш хэрэгтэй. Яг тэгвэл нэг хүнийг ингээл те гоё яг сервисийн чиглэлээр ажлын зааж өгөөл сургаал тэгэнгүүт нөгөө хүн нь тэр сургалтын дуусах нь маргааш нь за би юу хөдөө явахаар боллоо ингээл алга болоод яваал. Харин тийм same thing happens in Chicago bro. When чи ингээд бас нэг хэлжсэн шнэ нэг хумсын салан ажилладаг байсан ингээд тэгээд юм баггүй. Надад бол гэхдээ айгүй нэг сайн ажиллаж исэн ингээд хүмүүс өндөө байдаг л та. Гэхдээ Монголоос яг ингээд нэг би яг захтаа минь үргээхгүй юу. So big bro. Мундаг ажиллаж исэн шүү. Yeah, sorry. Yeah, no, very good. We good чи. Тэгсэн чинь ерөнхийдөө ингээд нэг 6 сарын хугацаанд аялын визээр ирээд ингээд нэг ажиллаж байгаа бас хүмүүс байдаг байхгүй. Тэгээ яг дөнгөж Монгол ирсэн хүмүүс бол үнэхээр хариуцлагагүй. Яг ингээл за манад ажиллаа гэж тэгвэл за магадгүй өөр нэг газар ингээд илүү өндөр цалин хамсны тийм ажлын зарч хүмүүс үл хүнээс сонсох юм бол тухайд шууд ажилласаар явчихна.
Тэгээд чи хамгийн гол нь тэр хүмүүсийг ингээд тэр ажил оруулахын тулд ингээд хилэн дээр нь тослно тий. Одоо ингээд за энэ үгийг ингэж хэлээ шүү, тэр үгийг хэлээ шүү, үгчтэй ингэж харцсан шүү тий. Багч нь авч өгөн. Тэгээд дээрэс нь ингээд нөгөө нэг дадлагжуулна тий. Ингээд бүх юм зааж өгөөд ямаас урчин гутаа тэрийг ерөөсөө үнэлэхгүй ингээд гараа авчдаг надад. Ингээд таалагддаг гэсэн тий. Наа чин бол амар том асуудал. Германд эсвэл одоо барууны зарим орнууд яадаг вэ гэвэл одоо тухайн газар нь ажиллах хүчин ингээ бэлтгэхтэй бүр сургалт хийгээтэй агаас Б хүртэл заангуудаа 1 юм 2 жил тэр газартаа ажиллах тэмдгээр хийдэг. Өөрөөр хэлбэл аль аллаас нь ингээ ойлгож байгаа. Бид нар чамайг ингээ сургаж гин, хөгжүүлж гин. Одоо чиний ингээ боловсролт хөрөнгө оруулалт хийж гин. Харин чи тэр хөрөнгө оруулалтыг авж байгаа учраас бас нэг тодорхой хугацаанд манай байгууллагад ажиллачаад яг гэрээ контракт дууссан дараа бол чи өөр газар эсвэл одоо арай өөр нөхцлөөр манад ажиллаад эсвэл юу өөр газарт ч ажиллах боломжтой. Тэгэхээр аль аль талтаа гоё байхгүй юу? Тий. Тэгээ нөгөө нэг 6 сар ирж байгаа хүмүүс нөгөө нэг бичиг баримтны асуудал одоо жишээлбэл чинь татвар төлж болохгүй. Хэрвээ ажилласан мэд гэх юм бол нөгөө бизнес харалч нэгээд бүх мөнгөө нөгөө нэг бэлнэр авдаг. Тэгэхээр ч ерөнхийдөө нэг тийм гэрээ байгуулахад айгүй хэцүү болчихж байгаа. Хэрвээ тийм байна. Гэхдээ ерөнхийдөө бас нэг аман тохиролцоо тийм юм байгуулаас зүгээр л юм байна. Ерөнхийдөө бол ийм байгаа юм шүү. Ингээд тэгээ яг хүн чанарын хувьд. Тий. Жохон бид нэгтэй жохон нүүдэлчин зан гэж боддог шүү дээ. Ер нь жохон нүүдэлчтэй нэг тий одоо юу гэдэг хэрвээ дайсан байсан ч юм уу ирэхээр ч юм уу эсвэл болол тий нэгэн болонгот газ гэрээ ураагаад үгүй явчихдаг шүү дээ. За Милан маань 18 тада Монголоос явсан. Тий. Одоо хэдтэй байгаа лээ? Одоо 9 сард 31 хүрнэ. Яа. За тэгэхээр 18 тада яг ямар нөхцөл байдалд Америк руу яваад өөрийнхөө нэг юугаа түүхэн ярих та сонирхолтой юм байна шүү дээ. Тийм тий. Ерөнхийдөө ингэсэн баггүй. Манай ээж баг тийм 2000 онд явсан гэдэг чинь 24 жилийн өмнө тэгээд бараг 10 жил шахах хөдөлсөн баха. Тэгээд тухайн ээж нөгөө нэг бизнес скамд Америк байсан. Тэгээд мөнгө төлөөл apply хийгэн гот тэд нар ингээд байх голоос нь байхгүй болчихдаг ч юм уу. Тиймэрхүү юм болж байгаад. Тэгээд сүүл манай ээж өөрөө иргэн болоо. Тэгээд намайг 18 яг хүрэх өмнөхөн ногоон картанд apply даа. Тэгээд би ногоон картаар очижсэн аахгүй. Тэгээд амар сони юм бэлээ нөгөө нэг Америк явахыг маш удаан хүсэж байгаад сүүл рүүгээ бараг залхацсан аахгүй. Манай найзууд эсвэл найзуудын аав ээжүүд гэдэг ус аахгүй. Гэрмэрт начрангууд чи яваагүй л байна уу гэдэгсэн аахгүй. Тэгээд тэгсэн чинь яг тухайн би чинь бүжгэлтэй байсан. Тэгээд хоттой юм жоохон феймтэй болоод эхэлсэн. Түүр ерөнхийдөө ингээд бараг таньдаг хүмүүс бараг байхгүй шахах тиймэрхүү байсан аахгүй. Тэгээд тэрэндээ амар гоё ингээд урамшаад ингээд явжсэн чинь гинт нэг өдөр хилчингээс залхтай. That was Tuesday. Аваад ярьдаг байхгүй. Сайн байна уу гэдгсэн чинь. Сайн байна. Америк хилчингээс ирэж чинь би амар жоо ууртайсан байсан чинь. Яах гэж байгаа гэсэн чинь. Сайн байна уу таны виз гарцсан байна гэсэн чинь. Тэгээ хэзээ өгөх гээд байгаа гэж. Тэгсэн чинь 5 дахь өдөр ирж аваарай гэсэн аахгүй. Тэгээд тэр хооронд би яг ихчрүүгээ ярьчаад 5 минутын дараагтай болцсон чинь чи хасаад ирээ шүү гэсэн аахгүй. Тэгээд би яг явахаас өмнө хүмүүстэй уулзаа ч юм уу эсвэл нөгөө хийх системүүдээс амжуулж чадаагүй явцсан болохоор амар жоо харамсаад байдаг гэсэн. Тэгээд тэгж явсан л да. That's my story. Тэгээ Америк руу очлоо. Хаашаа явсан? Эхлээд бол ээж дээр байсан. Манай ээж болохоор Висконсин мужид байдаг байхгүй. Тэгээд очиод ээж дээр байнга хэлний бэлтгэл сураад тэгээд дөрвөлжлээ Висконсин мужийн их сургуульд Oshkosh гэдэг салбартанд сураад тэгээд миний major болохоор marketing, minor болохоор Ready TV film, нөгөө Ready TV кино гэдэг тиймэрхүү ангиудаар явсан. Тэгээд ерөнхийдөө жоохон нөгөө урлаг/бизнес гэдэг одоо юу гэдэг тиймэрхүү чиглэлээр сурмаар байсан аахгүй. Тэгээ маркетинг чинь ерөнхийдөө бизнес хэрнээс жоохон урлагтай байх шүү дээ. Тэгж ерөнхийдөө суралцсан. Тэгээд тэгтээ сургуулаа дуусах чадаагүй л дээ. Тэгээд ерөнхийдөө замаас нь бизнес өгөө явцсан гэх юм уу, мөнгө өгөө явцсан гэх юм уу. Чикаго руу. За. Тэгтээ бас ингээд урлагийн бол сонирхол Монголд ч гэсэн байсан мэн тэг бүжиглж байсан. Тэг ямар бүжиглжсэн? Би чинь хамгийн анх 2007 оноос Sivok гэж хэлсэн. Тэгээд баг хамгийн анхны ютуберүүдийн нэг шүү. Бараг. Оо. Yeah, I can show you some videos later on. Тэгээд 7 оноос Sivok гэж эхлээд 2008 онд бүжиглж байгаа. 10 оноос яг нэг хипхоп нэг бүжгийн сургалтанд орсон аахгүй. Тэгээд
тэр үед чи одоо яг нөгөө 110 цагийн төөгөө байж тээ төөгөө тэгэл Edgar тэгэл манайх ч бас болохоор street dance студио гэж явдаг байсан байхгүй. Тэгээд тэр үед бид чи яг тэндээс бүжгэлж эхлээд тэгээд одоо надтай хамт яг хамгийн анхны бүжгээнг авч хагаад дойд шүү дээ дуулдаг. Rapper цаа чин цагтар ч яг хамгийн анхны эсэлтүүд нэг байхгүй. Тэгээд төрөл амар гоё найзууд тэгээд байгаа. Тэгээд цаашаа өөрсдөө бид чи өөрсдөө тэгээд нөгөө попын бүжгэлдэг болоод тэгээд өөрсдөө нэг хипхоп бүжгийн тэмцээн зохион байгуулж байгуулдаг. Тэгж явдаг гэсэн байхгүй. Тэгээд тийм тэрний яж хахад болдог нэг тэмцээний газрынхаа нэр нь Chicago гэх клуб байдаг шүү дээ. Chicago клуб хаана гэдэг? Баянбүр. За. Тийм тэнцээ болдог гэсэн. Тэгээд тэнцэнэ байж байгаа Chicago-оор явсан байна. За тэгмэд нь Wisconsin-д сурж байжгаад юу яалаа. Chicago руу мөнгө өгөх гэж болоо. Тэгмэд нь оюутны амьдрал ярьсан. Ерөнхийдөө бол гоё байсан. Би бүр яг кинонд гардаг шиг л байсан. Яг зүгээр ингээд одоо коллежийн ингээд кампус байгаа шүү дээ. Кампусаас гадна ингээд нөгөө нэг юм хаусрууд ингээд байдаг. Тэднийг ингээд оюутнууд ингээд өрөөсөлдөг. Тэгсэн чинь ингээд гэрийнхэнтэй манай хойд авч Америкон тэгээд манай ээж ингээд манай дүү бид түр ингээд явж байгаа байхгүй ингээд замарсан чинь замын хажуудлаар ингээд хаусуудын гадаа зүгээр гарууд бүр амар париж идэг шүү. Тэгээд амар том галлонтой ингээд биер тавьсан тэгээд нөгөө биер понг тоглоно, сквол юм хока мокад тэгэл тэгээд бүр айл болгоны гадаа зав. Тэгэл би болохоор дотроо тэгээд гоё газар явж гэж бодож байгаа шүү дээ. Манай parents болохоор ингээд харангуйтай жоохон тий. Хүүхдээ бараг хаана авчирч байгаа гэж байгаа юм шиг тиймэрхүү баяртайсан. Тэгээд ямар сандаа асуусан аахгүй нэг сургуулийн консерс байгаа. So how was the drug issue over here? Хариулж байгаа юм гэж байгаа байхгүй. You know it's a college. Тэ. College бол college гэж байгаа юм шиг тийм. Okay. But I didn't do any of that. Гэтэ бол ерөнхийдөө шоу энэ бол үнэхээр гоё байсан. Тэгээд надад нэг таалагддаг байсан юм жоохон юу. Олон улсын оюутан жоохон багтай. Тэгээд Солонгос, Хятад өөр чи хаанах оюутнууд байлаа. Тэгээд тэднэр л ерөнхийдөө байна. Тэгээд тэр чинь жоохон ерөнхийдөө даруухан шүү дээ. Тэгээд тэр утгаараа ч юм уу надад тэр талаас жоохон уйдгартай байсан. Тийм. Тэгэхээр 18-таа хэлний бэлтгэлд ороод тэгээд хэлний бэлтгэлд хэр удаан сурсан? Юу яасан? Тэр яг нөгөө нэг гэрийнхээ ойрхон яг нэг community college зүгээр яг нэг 2-3 сар ингэж явж байгаад яг нөгөө их сургуулийн оронгуудаа би яг нөгөө нэг бүтэн жилийн ESL програмыг шууд нэг семестрт дуусгасан байхгүй. Тэгээд ерөнхийдөө миний хэл аяга байгаас. Тэгээд миний нөгөө нэг доорн амьдэрдэг байсан эхний жилээ. Тэгээд доорн амьдэрсэн чинь манай яг давхар дандаа нөгөө нэг юм шарууд байдаг. Одоо монголоор цагаанууд гэж шүү дээ. Тэгвнгууд тэдэр маань болохоор аяга гоё ааш дуусаад байсан байхгүй. Тэгээл хоорондоо бөөндөө юм ярьж байгаа. Тэгвнгууд би голдныг аз аваад байгаа шүү дээ. Тэгвнгууд би яг ингээл буруу зүр ярих юм бол яриагаа зогсоож байгаа. Окей, энэ үгийг ингэж хэлнэ. За окей, би хэлэнгууд. За окей, ярилцлуулъя. Тэр цагаанууд нь тэгэхээр яг угаал Америкчууд байсан байна тий. Надад аяга туссан. Тэгээд маш сайн назад. Nice. Yeah, but коллежийн пари бол гэхдээ бүр амар болдог байсан. Тэгээд бид чинь бүр яг 2 давхар хаваасыг бүр ингээд баг уртлын артын талбайтай ингээд хөл ирэх цайг нэг автобус дээр амарч ихдэг шүү дээ. Тэгж дөрөвдөг гэсэн шүү дээ пари юм уу тэгэл. Дөрөвдөг байсан гэхээр юм ихэд пари зохион байгуулдаг байсан ба. Тий. Окей. Яг миний асуух гэдэг асуулт гэвэл яг ингээд Монголоос тэ шал өөргий хаашаа ямарчсан одоо тухайн үед интернет ч байсан, дээрс бид Америкийн соёлоос Монголд өвтөрсөн байсан. Тэгээд тэнд очингуудаа тэгээ яг тэр тухайн одоо нийгэмд өөрийгөө ингээд олох бас ингээд бас хүмүүстэй тэгээ фирийн их ямар хөөсөн. Ер нь жоохон хэцүү. Ягаад гэвэл 90 тойрон ямарч монгол хүн байхгүй. Тэгвнгууд ерөнхийдөө жоохон эхэндээ бол жоохон ганцаардаг байсан. Тэгээд явандаа бол гайг болсон. Тэгээд гэхдээ Wisconsin мужич юм бас ерөнхийдөө жоохон цагаан хүмүүс ихтэй болохоор жоохон little bit racist. Тэгээд жишээлбэл одоо ингээд group project хийгэнгүүт ингээд миний дүнг албаар бууруулах ч юм уу те нөгөө нэг би биэнд оноо өгдөг шүү дээ. Одоо энэ хүн ийм ажил одоо энэ үүрэг гүйцэтгсэн. Тэн дээр эдэ оноо ингээд хийгэнгүүт минийх тараараа баг өгсөн байдаг ч юм уу те. Тэгээ group project нэгтэр хийгэнгүүт миний оноо нь хамгийн өндөр нөгөө хүмүүсийн баг байдаг ч юм уу. Тэгэнгүүт би тэрэн дээр жоохон амарч байгаа мэсгэлтэйсэн. Тэгээд бараг Chicago явсан шалтгаан тэр байсан баха ер нь. Ягаад л Chicago ч нөгөө international series гэж авдаг. Тэгэнгүүт нөгөө
аль болох нөгөө нэг арьс өнгөний ялгуурал ерөөхдөө байхгүй гэж хэлмээр. Тэг ягаад Чикаго гэж өөр хотыг сонгоогүй Чикаго сонгосон юм? Нэгт гэр бүлтэйгээ ойрхон, хоёрт тэгээд нөгөө монголчууд ерөөхдөө гайгүй байдаг. Тэгээд монголчуудтайгаа ерөөхдөө ойрхон бай гэж хэлсэн да. Тэгээд ажлын opportunity ерөөхдөө ихсэн тэгээд хэлсэн да. Нэг зуны амралтаар очиж үзэл заах гэв ерөөхдөө Чикаго руу явах юм. Одоо ерөөхдөө тэгдэж шүү дээ. Индиана, Ohio, Iowa, Michigan энэ төр байдаг хүмүүс чинь бүгд Чикаго руу ерөөхдөө ирэх сонирхолтой ойрхон ирдэг. Америкчууд нь ч монголчууд нь ч. Яа. Тэгээ Чикагод очингуудаа яг хэдтэй байсан Чикагод 21-тэй. 21-тэй. Тэгэхээр 3 жил Америкт амьдэрсэн. Тэгээ Америкт очингуудаа биш үү Монгол зөвхөн Монгол охтуудаагаа тэгээд те өөр ас үндэсний соёлтой анх яаж танилцсан. Yeah. Now we're talking. Now we're getting to the topic. Амар smooth transition хийж байгаа юм байна. Тийм байна. Би бол яг их сургуульд тахтаа бол яг тухайн үед биш их сургуулийн Висконсинд сурдаг байхдаа бол ерөнхийдөө яг шаруудтайгаа нийлдэг гэсэн ч гэсэн бас Азиутайгаа их нийлнэ бас нөгөө бүжгийн клубтэй тэгээд одоо нөгөө нэг оюутны клуб гэж байдаг шүү дээ тэрний Asian who can dance. Тэгээд тэнцээ ерөнхийдөө Азиутайгаа нийлдэг гэж байгаа. Би тэгээд тухайн үед нөгөө нэг одоо юу гэдэг нөгөө нэг бас өөр хотод нэг Монгол хотод өргөдөг байсан аахгүй. Тэгээд a little bit long distance relationship. Then тэгээд тийм учраас амар тэрэндээ яг үнжижсэн. Тухайч мэдрээ яг үнж байлаа шүү дээ. Гэхдээ би ерөнхийдөө үнж хөндлөлтэй гэсэн дээр. Тэгээд дараа нь яг Чикагод очиод би яг experience хийж эхэлсэн шүү дээ. Тэгээд тэр анхны наадмаа яриач. Анхны наадам маань Мексикон байсан. Мексик охин байсан гэсэн. Клабас авч гараал тэгэл явсан да. Тэгээд нөгөө нэг би юм бэлээ нөгөө нэг царайдс жоохон Мексик талтай. Тэгээд хоёрт Мексикууд ч Азиуд дуртай. Тэгэл бараг намайг нэрцсэн да. Мексикууд ягаад Азиуд дуртай? Үндсэн гарал нь угсаа Азиас гаралтай юм чинь. За тэр утгаараа юу окей. Тэгээд одоо ерөнхийдөө Мексикууд ч K-pop, K-drama дээр амар үздэг шүү дээ ер нь. Тэгээд надаас Мексик найзууд байдаг байхгүй. Тэдний хамаатнуудын харангуут бүр ингэ яг Аз хүмүүс бүр. Damn, my distant cousin гэх. Тийш тийм ерөнхийдөө нэг үний Берингийн тэр хавцлаар тэ Сибирээс ч юм уу тэр угол хүмүүс ингэ даваал яваал тэгээд Америкт сурчсан тэгээ угол ирээд болсон гэж ярьдаг шүү дээ. Тэгээд but she was pretty though. That girl was pretty. Амар хөрхөх мэс тэгээд жоохон фейлдсэн юм аа гэсэн. Яасан бэ гэсэн чинь тэр охиных тийм анхных нь байсан юм болоо эсвэл яасан бол гэтээ анхных байсан гэж хэлмээргүй л тийм амар алкогойн охин мэс аахгүй. Тэгээд манад ирээд ингээд амар үсэлцэл нэг амар юм басаахгүй. Тэгээд тэгсэн чинь яг хийх гээд тэгсэн чинь орохгүй юм гэж байна. Тэгээд like өвдөд гэдэг тэгээд хийж чадахгүй байсараа тэгээд we ended up with the blow job. Гэтэ гайхсан ш нэг одоо бид чинь юм байдаг ш та одоо нөгөө одоо юу гэдэг урд зүгийн Азиуд тий одоо Солонгос, Хятад, Япон тэр юм хэд жоох эртний хэмжээ жоохон жижигхтэр байдаг ш. Тэнгууд яг тэрүүгээр нэг юм стереотипаар ерөнхийд нь Азиуд болвол нэг юм жижиг юутай л гэж ерөнхийдөө ойлгоод байгаа байхгүй. Гэсэн чи яг ингээд Төв Азиуд ч одоо жишээ нь Казак, Киргиз, Монгол тий тэгээд хашаа ингээд Бурятуа гэдэг ч юм уу ингээд усад бол ерөнхийдөө гайгүй юм билээ. Би тэгээд яг ингээд сав маунд оронгоч ингээд жоохон бааварт орж байгаа. Тэгээд усад ч ингээд юм алчир намайг бид нар ч болж байгаа бааварт орно гэдэг шиг тэгээд тэгсэн чинь нэг тэр утгаараа бид нар бас ингээд энэ за баруун зүгийн орнуудын эмэгтэйчүүдийг бол ер нь бол бидрийг бараг жижигдэх юм байна. Охоо юм боддог байсан байгаа даахгүй. Тэгсэн чинь яс юм дээр тийм биш юм хэлээ. Тэгэл яа тэг. Би бас нэг Мексик охинтой яаж исэн пошт яг бас учир ургуулж исэн. Тэрс гоё тосмж исэн. Ягаад гэвэл юу манай нэг Канад найз Варшавад өөрийнхөө байранда home party хийж исэн. Тинч дандаа юу нэг бол нөгөө пошт Варшавад амьддаг гадаадууд байсан. Тэгэл нэг парн дээр ингээ очиод тэгэл яг тэр охин Мексик харын ирлээ зээ. Тэр нөгөө нэг юу half Mexican, half African American.
ээж нь Мексик, аав нь одоо хар байсан. Яг тийм микс амар хөрхөн царайлаг байдаг тийм нэг юм. Яг нэг аллержик кейс шиг санагдчихсан. Гэтэ амар тийм light skin те. Тэгээд тэр охин дээр чинь бараг биш те ингээд тентхийн ирчүүдийн тал нь ингээд тойрог үсгэсэн ингээл. Би тэгэл бодонгота за нэг юу нэг амар олон ялаанууд баасан дээр шавж байхад нэг өөр нэг Porsche охин дээр очиж доо гээл. Тэгэл нэг Porsche охинтой нэг яриа өдөөл ингээл байжсэн чинь нэг мөч нөгөө охин чи над дээр хүрээд ирдэг. Хойло юм яригээд. Тэр нөгөө байрнаас нь гараад орцсны шатан дээр ингээд сууж байгаа юм яриад. Тэгэл орцод нь үнсэлцэж эхлэв. Тэгэл орцсон дотор би анхны удаа тэг боломжгүй удаа орцсон секс хийжсэн. Эрэгтэй хүн болгоогоос нэг орцсны төвхтэй юм шүү. Гэтэ бас надад нэг юу тухайн үед юу сурсан бэ гэвэл ингээл чи ингээд бодлоо ерөнхийдөө нэг 10 хэдэн за 10 яаш 8 залуучууд нэг охин дээр ингээд бүгдээрээ штэ ингээд хоорондоо ингээл чи чинтэй цагаан хар одоо төрөл бүрийн үндэстэн ингээл ягаал ингээл тэгэл ерөнхийдөө за энэ бол дими өрсөлдөөн юм байна л за тийм болохоор яг нэг арай нэг өөр юу хүмүүс одоо ялаанууд шаваагүй газар дээр очиё гэл тэгэл тэр зүг байсан. Тэнгүүтэн тэр охин одоо мэдгүй юу гэж бодсон. Энэ хүн аа над дээр ингээд те ягаад шавахгүй байна ингээл тэгэл яг зүг байсан. Зөв хөдөлгөөн байсан. Нэг юм хаяа жоохон public sex байгаа шүү дээ. Яг нэг хүнээс нэг юм хүн харчих үедээ санаа зовлтондоо илүү юм sensation дээр байд юм шиг л шүү дээ. Ингээд илүү кайфтай юм гэх юм те. Аха. Би бас яг миний одоо first sex чинь баг юм 14-тэй байх та бас яг 15-тай ч юм уу бас яг орцсонд болж исэн. Надаас нэг охин байсан. Тэгэл яалтчгүйдээ тэсгэлээ. Тухайн үед чи ерөөдөө эдийн засаг ямар байсан бilé тэгээд орцсон дээр тогтож байлаа шүү дээ. 15 төгт ямар мөнгө байх вэ? Чи нэг өний зочид буудлын биш автобусны буудлын мөнгө лээд гэсэн тий. Тийм шүү дээ. Бараг автобусны мөнгөөрөө бараг бишг авч идэ тэгээд алхаа ирдэг гэсэн шүү дээ. Тэг Чикагод нүүлээ. Тэнд ерөнхийдөө ямар ажлын сандлын үед яаж бизнесийн гаргаа эхэлсэн? Ерөнхийдөө ингэсэн. Зөөр нөгөө зуны цагаараа ерөнхийдөө тухайн чинь ажил олдоход аяг хэцүү байсан маа. Тэгээд ялангуяа монголчууд тийм 2012 оны 13 оны 100. Тэгээд нөгөө нэг нэ салонд, хумсын салонд нөгөө нэг ресепшнээр орох гэжсэн аахгүй. Тэгээ орсон чинь тухайн үед би нөгөө нэг өмнөх өдрийн шоудад очичихгүй. Тэгсэн чинь жоохон тарих ажиллаж өгдөг. Англи мань ажиллаж өгдөг. Тэгсэн чинь салооныхын эзэн солонгосон байсан. Тэгээ чи ингээд юу яаж үзэх вэ? Одоо маникюр тэг ингээд идрий хийж үзэх үү гэхгүй. Тэгэхээр юм би цацаа тэгээд нэгэн дугуйс ажил хийх гэж ирсэн юм чинь ингээд. Тэгээд тэр үедээ ингээд ажил хийж үзээд тэгсэн чинь ерөөхдөө юм. За ерөөхдөө мөнгө олж болж чинь тий. Энийг ерөөхдөө ингээд одоо баг ингээд цааш хийвчл зүгээр юм байна. Тэгээ монголчууд тухайн үед нөгөө дөнгөж салан авцгааж эхэлчихсэн аахгүй. Тэгээд яг 2 жилийн дараа би нөгөө нэг салон худалж авсан хүмүүсээр очиж уулзаа. Тэгээд заахаа ихчээ тий бизнес ерөөхдөө ямар шүү вэ? Яаж авдیں۔ Одоо бизнес шүүрэл яаж авах вэ? Татвар яаж ийн, цалин яаж ийн тий бараа бүтээгдэхүүн ханаас татчих авч ийн гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмудаа судлаад тэгж явж хагаад яг 16 он би нөгөөний эрхч сохноос салцсан байхгүй. Тэгээд Монголд ирчээд буцаж ирэн уутаа шууд салаанаа нээсэн. Тэгээд ерөөхдөө бол үнэхээр сайн ажилласан. Тий. Тэгээд орлогоо жилийн дотор нэг дахин нугалж моглаад гэдэг ч юм уу тий. Nice. Тий. Тэгээд яг бол миний хүссэн ажил бол биш байсан. Гэхдээ маш цэвэрхэн ажил. Ажлын голоор амарч болно. Цалин гайгүй. Стресс багтай. Тэгээд ерөнхийдөө тэгээ бас нэг тухайн үед тренд болчихсон бизнес болохоор тэгээ лайк гэрээс гэж бодсон. Бачаараа энэ дэр нэг үргэлжлэл ярих гэж байгаа. Тэгсэн чинь нөгөө нэг биелжсэн ш нөгөө Мексик хөнтэй тэгээ тэрнээс хойш би яг удаач яг нөгөө нэг салаа малааны ажилд ингээд орсон чинь ингээд надад нэг юм ерөөс таалагддаг юм аа. Яг юм хар шар тэ Мексик энтхэг ч юм уу ингээд хүүхдүүдийг харж байгаа байхгүй. Тэр хөлн бүр арай л аимшигтай бүр. За нэг мангар бэк том зэ бүр ингээд баг миний нүүрнээс том шүү. Тэвэнгуута ингээд амар ивэр мэрвтэй ч юм уу тэ. Тэвэнгуута хунс мунс нь бүр ингээд
амар урт ургаснаа ингээ хорооныхын өндгийг баг ингээ атгцсан байх ч юм уу те. Тэгэл би яг тиймэрхүү юмуд хараад за тэгээд нэмээд үнэр та нар гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмуд харсанаас хойш ер нь энэ амар том хүлийг нэг хүн харилж байгаа гэж бодгоор л гэж. Тэгээ манай Аз хотч яг хаач ч ингээд нэг хувийн харин цэвэр айгуу сайтай хомс айгуу зүг авчин хөрхөн жижиг гөлтэй те ингээд нэг атганд багтчмаар нэг хөрхөн байдаг шүү дээ. Тэгээд ягаад ч тэрнээс хойш би баг гадаад эмхтэй хүн баг сонирхол болсон баха. Тэгээд гэтээ мэдээж бас нөгөө нэг хүн болгон тийм биш л те. Цэвэр хүмүүс байна, жижиг гөлтэй хүмүүс байна. Гэтээ ерөнхийдөө нэг тиймэрхүү юм харж гарсан чинь жоохон малчтай бил. Тэгээ яалчгүй тийм нэйл салонд ажиллангуудаа яг тэр юу хийж байгаа вэ те? Яг нэг маникюр, педикюр хийнгүүтээ бас өсчин хүний ус хардаг шиг адилхан тийм яг ингээд хүний ингээд хөлний хумс харж эхэлт ажиллаж гисэн. Өмнө тэрийг анзаардаг байсан. Анзаардаг байсан. Тэгээ яг тийм ажил хийгээд эхлэн гот шууд ингээд хүний хөл гарлуу ингээд хараад эхэллээ. Гэхдээ бас яг тухайн үед ингээд бодонгуудчаа яг ингээд нэйл ингээд бүр бараг нэг юу бүүн болох гэдсэн үе юм шиг. Дээрс мэд нэг тухайн үеэс чинь багаар ихтэйчүүд бас те одоо нэг юу LGBT гэх юм уу ерөөдөө тэр бүлийн хүмүүс бас эрэгтэйчүүд гэсэн хооронд нэйл мэйл хийлгэж эхэлжсэн үгүй юу? Ер нь бол сүүлийн 2 3 бараг 3 4 жилийн өмнөс ч юм уу ер нь бол эрчүүд ер нь бол маникюр хийх амар за хуучин бол ингэдэг байсан яг за яг үнэхээр шаардлагатай бол хийлгдэг ах нар ч юм уу те нэг 40 50 гарцах нар ч юм уу яг нөгөө өөрийнхөө нөгөө ховын хайрын цэврээс сансгч чаддаг хүмүүс юм уу хэлдэг байсан. Тэгээд одоо бол дандаа young хүмүүс амар гоё нэйл артууд хийлгэнэ залуучууд. Тэгээд би болохоор эхэндээ жоохон энэ ингээд дижитал үстэй юм болов ч юм уу нэг тиймэрхүү буруугаар ялгаддаг гэсэн чинь үгүй зүгээр л гоё хумсаа ингээ гоё бодуулаад дээр нэг гоё янз янзын зураг мөрөг зуруулаад ингээ бит болцсон. Тэгээд ер нь бол тийм хүмүүсийн хандлага бол айгүй өөрчлөгдөж байгаа. Одоо зарим рэперүүд чинь хүрээлт трикинг стори гэдэг шүү дээ. Одоо хумсаа бодож болцсон. Тэгээ угаасаа рэперч угаасаа дуулж байгаа зү тэгэл маникюр педикюрийг бол битүү дуулсан шүү дээ. Тэгээ энэ ер нь бол жоох хипхоп бизнес байсан юм байлаа шүү нууцаар. Яа. Тэгээд яа. Гэтэ nail polish тэгээд тэгээс нэг юуны Америкт очингууд чи ерөнхийдөө нэг тийм ойлголт байдаг яг миний хувьд л да. Одоо монголчуудын хийдэг ажил гэх юм бол нэгдүгээр одоо тракинг, жолоож, суши, хумс. Тэгээд сушинээс хүмүүс хумс руу шилжижсэн байгаа юу зүйл одоо ер нь суши их төрөлтэй. Тийм аль алины хийдэг ч хүмүүс байдаг шүү дээ ер нь. Би бас суши ресторан хөдөлж авах гээд бас үзчихсэн. Тэгээд гэхдээ миний нэг хамгийн гол нөгөө ажиллаулж байгаа хүн өөрөө нэг ажиллаа мэддэг байх хэрэгтэй учраас би нөгөө суралцах гээд үзсэн аахгүй. Тэгээд зархаж байгаа яг тэр ресторан дээр нь очиод дадлага хийж үзсэн. Тэгээд хагас өдөр ажиллаад барыг бууж өгсөн шүү дээ. Найз руу ирсэн чинь. За яаж нандаа гэсэн чинь. Үгүй ярин жоохон нуруу өвдөлч тэгдэг юм да. Нанаас чинь далгаж урагч байгаа гэсэн. 11 цаг цогцоогоор ажиллана гэдэг чинь хэцүү байхгүй. Тэгэхээр нөө зүг гутал өмсөх хэрэгтэй юм байна. Өдрийн 11 цаг гэдэг чинь. Зүг гуталтай байсан ч гэсэн ер нь нуруу амар ачаалт өгнө. Тэгээд ерөнхийдөө за окей намайг ингэж одоо. Тэгээд yeah, that's what happened. Тэгээд got any questions? Юм хэлчихсэн би чамайг юм хэлж байгаа ингээд. За. Тэгэд тэгэнгүүтээ юу одоо чинь 2019 онд билүү? За жоохон юу те. Fast forward чи. Нүний Colchent хоёрын байд би 18 он гарлаа. Монголд ер нь кивигээс гадна нэг тийм өнгөт арьстантай те яг нэг тийм хипхоп клип бол байгаагүй шүү. Тий. Тэрүүгээрээ ерөнхийдөө бол тоор цахиур хагалсан гэж бодож байгаа байд бигээ дууч. Тий. Тэгэл яг та тэгэл нөгөө байгаа газрынхаа тэгэл тий модель юм search group руу ингээл бичээл тэгэл айгу олон хүн холбогдсон л та. Тэгээ би за окей 2 хар болвол тийм яах за жоохон mixture байх хэрэгтэй гэдэг. Тэгээд за энэ Эманийг сонгоод тэгээ нөгөөх юм нэр марчил латин охин байсан. Тэгээд зураг авалт хийсэндээ тэгээд би тухайд нөгөө нэг яг бас нэг найз охинтой байсан аахгүй. Тэгээд хэрвээ клипийг үзэх юм бол би яг тэр хөөхнөлөөгөө амар тийм нөгөө ойртож нэг юм контакт үзэж чадахгүй. Жоохон нэг юм зайтай мэт үзэж байгаа юм найз охины респект хийх хэрэгтэй шүү дээ.
манай колченч болонготой угаасаа цаа чин цусны харахгүй. Тэгээ харахад цагаан бол чи цусны хар гэдэг шиг тий. Тэгэл шууд нөгөө охин шүү. Нааш тий. Шууд ингээл нэг юу шууд амар контакттай амар тий үзэн барьж ч юм уу ингээл баг секс нь холгол зураг олтод явсан л та. Яг хаа мэдээж зүгсгүүдэн тасч оруулсан тэгээд яг тийм амар бүүн боломж өсвөл нэг амар төсөөлөг байсан. Тэгээд цацхгүй ч гэж магадгүй гэж бодож байсан тэр дөө. Тэгээд тэгсэн чинь тэр дөө амар viral болоо. Тэгээд okay let's get it. Чиний тэр нэг верс чи амар миний бүр юунд толгонд ууц штэ. Йоо манийга UB-гаас олохгүй лөө. UB-гээр хайгаад мэдээгаа таарлахгүй тий. Тэр чинь юм багхгүй. Тэр Монгол явж чадахгүй л хүний үг штэ гэж болоод. Ерөөхдөө юу гэсэн үг гэхээр яг хаа зөв like series to series ингээд хотоор ингээд нэг газар удаан тогтохгүй гэсэн утгаар хэлсэн үг байхгүй. Тэгээд миний яг болохоор тэр доноос хамгийн яг дуртай дөрвөн тагт нь болохоор би өөрөө бицсэн байхгүй. Бэбич дагуулад гаарна. Кэш бас мартахгүй таарна. Харшилээ доошуулаад таарна. Зөвхөн бро бистако таарна. Тэгээд гэхдээ яг болохоор нөгөө нэг брок гэж хэлж байгаа нөгөө нэг чи мөнгөгүй байх гэж хэлж байгаа юм биш. Чи хөдөлмөрлөхгүй байна л гэж хэлж байгаа утгаар хэлж байгаа байхгүй. Тэрнээс бол нэг тийм би амар нэг тийм хорвогийн баян хүн бол биш шүү дээ. Yeah, why are you broke? Because you are not, hustling. Тэгээд бид нар чинь ингэсэн аахгүй би 16 онд Монголд ирээд тэгээд тухай би 23 таа байсан. Тэгээд 5 жилийн дараа Монголд ирж байгаа аахгүй. Тэгээд like надад амар sex fantasy байсан тий. Тэгээд sex fantasy-г бүгдээрээ ингээ complete хийж чадсан. Тухайн зоноо Монголд бүгдэж байла да. Тэгээд Монгота Монголд би нэг анзаарсан юм залуучууд бүгд ингээд тий зөвхөн нэг юм хийдэг юм байна. 2 3 юм давхар хийж идэм байна тий. Тэгэнгუთ тэрийг ойлгонготой би босчихоо за ингээд өгшөө. Ингээд өгчүүлээ ингээд энэ Монголд ийм болж шүү. Хэдүүлээ одоо энэ дууг ерөөхдөө ингээд цааш нь авч явъя. Тэгээ бид нэр хамгийн анх одоо үедээ ингээд нэг фристайл хийдэг тий. Машин дээр hotboxтэй тэгэл доор хаяж цагаас 3 цаг фристайл хийдэг өдөр болгон за every day. We did that for like 2 years. Ямар хэлээр? Монгол англи хэлэл. Тэгээд тэгэнгуутаа за окей үлдэж байгаа юм чинь дуу хийх хэрэгтэй юм ингээд. Манай колчайн боно хоёр болохоор хоёулаа Монголд аль дээр үед ингээд дуу муу хийгээд үзсэн. Намайг үл амар сайн өгөлдөг хүмүүсээс аахгүй. Би сүүл сурж байгаа аахгүй. 23 таа. Тэгээд 2 жил бараг тэгж яваад тэгээд ерөнхийдөө за окей студ орох хэрэгтэй байна. Хоолой бичүүлэх хэрэгтэй байна. Дуу хийх хэрэгтэй байна гэдэг. Тэгээд гадаад студиудаар орсон чинь яг бидний яг хүсэж байгаа яг тэр vibe гаргаж өгч чадахгүйсэн. Тэгээд онгоот нь за окей Монгол инженерт болох хэрэгтэй байна те. Яг бидрийг сайн ойлгохдаг инженерт болох хэрэгтэй гэд. Тэгээд тухайн үед нэг одоо логиксэн Токатай холбогдоод тэгээд бро ингээд Америкт үрээд ирээ те. Хэдүүлээ ингээд хамт ингээд ажиллацгаая. Студ байгуулъя энэ тэргээд ярьсан аах. Тэгээд Тока маань ихтэй өөрийнх нь Wonder Art Production гэдэг тустай юм хийхээр болсон. Тэгээд тэрний дараа би мих захгүй Калигаас Билли маань болохоор Сиэтлаас TJ болохоор Аркансасаас ингээд Шикагод байсан ингээд бас Чики анхаа залуучууд бидэд нийлээд ерөнхийдөө студийг ерөнхийдөө эхлүүлчихсэн аахгүй. Тэгэл ерөнхийдөө яг Америкт хамгийн анхны Монголын recording studio гэдгээр тэрч явжсэн. Тэгэл юм хийж үзсэндээ тэгэл podcast тэгэл цагаар дуу бичнэ. Хүмүүс дуу зохиож өгнө, өөрсдийнхөө дуу бичнэ. Тэгэл видео дивишнд болох гэж үзсэн. Гэхдээ санхүүгээр арай бараагаа гэсэн. Тэгээд ерөөхдөө тиймэрхүү зарчмууд дээр явсан аахгүй. Тэгээд гэтээ одоо нэг жилийн хугацаанд жоохон төр постпон болсон. Гэхдээ юу чи эхлээд Colchin Bono хоёртой танилцаад тэр хоёртой яаж танилцсан? Colchin битэр ч болохоор ингэсэн шүү дээ. 12 он 13 он Facebook-ээр танилцсан шүү дээ. Нөгөө нэг Жи яахын тоглолт Жи яах ирдэг байхгүй. Жи яах чи манай хамаат гэсэн чи Жи яах ирсэн чинь тоглолтын дээр ингээд нөгөө гадаа манер таарсан юм л да. Би ихтэй сайн санаа өгд гэсэн чинь дараа нь ингээд Facebook-ээр бичээ. Тэгээд PB-ийнх нь swag check out хийж байгаа байхгүй. Тэгсэн чинь чи чинь жинхэнэ манай талын хам биш дээ гэсэн чинь харин тийм биш дээ бро гэж тэгэл мань яваад очлоо шүү гэл тэгэл танилцсан тэгээд. Яа. Тэгээд тэрнээс хойш битэр бол тэгэл ерөнхийдөө айгүй олон жил грандэлж байна юм. Тэгээд миний ясна зүйлүүд нэг чи өөртөө нэг юу Милан Экстра гэдэг нэрүүд нь яаж төрж ирсэн?
Милан болохоор бүр яг 13 4-т байхад ингэсэн аахгүй нөгөө хүүхдийн цасан дээр байдсан чинь нөгөө нэг хүүхдэд өөрсдөө танилцуулдаг шүү дээ. Тэгсэн чинь миний нэр болохоор Замлан гэдэг өнгөт амар ховор нэр. Тэгээ би тухайн нэрэндээ нэг жоохон дургүй байсан, хичээд идэв байсан. Тэгээ яагаад ч одоо бол гоё нэрлэх гэж боддог л да. Тэгсэн чинь хүмүүс ингээл нэрээ хэлсэн чинь би Замлан гэжсэн. Хажууд нэг хүүхдийн AC Милан гэж бодолт байсан аахгүй. Тэгээ окей Милан гэдэг. Тэрнээс хашаал энэ Милан гэж боддог болсон. Тэгээд X-Track болохоор юу? Ийм очиртай нөгөө нэг дээрээ бид нар нөгөө юу яадаг гэсэн шүү дээ. Одоо яг нөгөө Winamp дээр доноо сонсдог гэсэн компьютер Winamp. Тийм тэгвэнгүүт нөгөө нэг доонууд нь болохоор бүгд track 1, track 2, track 3 гээл тэгдэг. Тэгвэнгүүт би болохоор яг зөвхөн нэг жанрад болно гэж боддог байхгүй. Тэгвэнгүүт урд нь X тавингууд за окей би ямар ч track-ийн одоо ямар ч төрлийн track хийж магадгүй гэдэг утгаараа X track гэдэг гэсэн аахгүй. Тэгээ миний өмнө яг CWalk гэдэг гэсэн нэр болохоор XW Extreme Walk. So kind of coincidence. Then XW X track 700. Яа, тийм очтой юм байна. Yeah. Wow. Тэр клип бас сонирхолтой байсан. Yeah. Тэгээд мих цахгүй гэхдээ бас цаатахтай чинь бас shout out мих цахгүй. Yeah bro. Миний хайртай bro. Цаатахтай тэгэхээр ерөнхийдөө онлайнаар эхлээд холбогд тийм хүн байдаг юм байна гэж мэдээд тэгээд гүү бүр 2010 11 оны үед танилцчихсан. Тэгээ нөгөө тухайн үед ч нөгөө нэг Streetman гэж явдаг байсан. Тэгээд G ахын ард нөгөө нэг back vocal хийдэг те. Тэгээд би ч нөгөө нэг G ахтай уулзсан гоо цаачаа өсөж байж идэг. Тэгэл тухайн үед тэгэл ахаа гэж явдаг байсан. Бид нар ч нөгөө нэг 3 насны зэрэг байгаа ч гэсэн бас нөгөө respect-тэй хатгална. Тэгээд 17 илүү 8 онд ирэхэд нь яг Чикагод олчихсан аахгүй. Тэгээд 17 онд юм байна. Тэгээд жилийн дараа цаачаа Чикаго руу нөгөөд ирсэн аахгүй. Тэгээд битээр бол ер нь нэлээд зоцоо ер. Тэгээд цаачаа гоё хүн штэй бас хэмжээ хязгааргүй штэй. Тэгээд би цаадах чинь ноц нэр өгсөн. Хундаг дондар шүү гэр. Гэхдээ уудаг гэсэн үг биш. Зөвөр л ер нь тий. Алтан хундаг нь бас дондар гэдэг шиг тий. Хэмжээ хязгааргүй хундаг дондар шүү. Окей. Тийм очтой. Тэгээд бас нэг надад таалаж исэн зүйл гэвэл ингээл таа чи ингээд нийгмээс ингээд подкаст хийгээл тэгээд биелэж бас Монголдо бас юм хийжсэн одоо Mississippi Gentleman цомгийн продюсерлсэн гих мэдчлэн тэгээд Америкт монголчууд ингээд хоорондоо нийлээд бас уран бүтээл хийхээр амар гоё сонсчихсан. Talent pool бол үнэхээр жоохон байсан ингээд бүр урлаг юм хийдэг хүн баг байхгүй. Урлаг хийдэг хүмүүс нь ч ирэнгуутаа шууд нөгөө нэг өөр ажил хийгэнгуут гайгүй цалин олонгуутаа урлага хаяад тэрийг хийгээ явчихдаг. Бидний хувьд бол 4 жилийн хугацаанд бол маш их золиос гаргаж одоо үүдийн цаг хугацаа гаргаж юм хийсэн. Тэгээд одоо тэндээсээ ингээд олбоолоо тий одоо үүдийн TJ одоо юм Essential Sound гэдэг юм студи нийцсэн ингээд ажил явж байна тий. Тэгээд дээрээс нь давхараас нь Dance Dance Chicago гээд бас тэндээс ингээд гараа явцсан тий. Гэдэг ч юм уу. Тэвэнгууд идэж одоо юу гэдэг ингээд цаашаага бүр улам л ингээд хөгжөөд ингээд гоё ингээд мочиг ургаад явахаар ингээд байгаад байгаа байхгүй. Одоо Dance Chicago ч баг 10-аад DJ нүү одоо баг нэмэгдсэн баха. Тэгээд гадаад Монгол DJ-нэр бүгд байна. Тэгээд үнэхээр чанартай DJ-нэр байгаа. Тэгээ би яриадсэн Монголд ерөнхийдөө жоохон тутмаг байна уу? Тэ одоо DJ нөгөө нэг sound регдүүлээ нөгөө сетэн дээрээ. Яа тэгээд гэтэл би амар бахархдаг юм бүгд ингэрэн тэгээд надаас илүү айгу мундаг хүмүүс. Яа. Би ч болохоор санхүү талтай байхгүй. Тэгээд манайд болохоор яг бүр яг нөгөө бүх юмаа ингээс оролцоод бүр ингээ өдөр болгонд дэвшчихдэг. Нүдэн штэсэл задлж байна. Би бас яг төстэй дүүрэгт яагаад гэвэл би ерөнхийдөө бол санхүү талтай. Дээрэс нь бас одоо нэг санхүү менежмент нь 60% 40% нь одоо креатив гэж хэлж болно. Same here bro. Ягаад гэвэл нөгөө нэг юм бүтээх болгоод нь би тэгээд зардал нь боддог. Зардал яг энийг яаж хийх ямар зардалтай болох бүх юм төлөлөө нэг тийм менежмент юм их дуртай. Энэс бол нөгөө нэг хүний санаа бол хязгааргүй гэдэг штэ тий. Бүр нөгөө тэгтээ нөгөө тэр юугаа санаага юун дээр төсөвдөө багтаах нь амар зөв. Realistic байх штэ тий. Realistic байх штэ.
хоёлын баг бизнес тог болчихлоо. Жохон үндсэн сэтгэлэг болоо. Тэгэнгүүт нь миний таашлуулах гад. Жинхэнэ сая ярьлаа шүү дээ, тийм. Ингээл нэйл залуун ажилуулад орлогоо ингээд даблдж үзлээ. Тэгээд мөнгөтэй Монголд хурж ирлээ, бас өөрийнхөө бас мөрөөдлөө ингээд биелүүллээ. Фэнтези ингээл ерөнхийдөө Монголд хурж ирэнгүүтээ мөнгөтэй хурж ирэнгүүт ямар байсан? Нэг тэрүүгээрээ нэг тэгж боддог байсан. Зүгээр Монголд яг 16 онд ирэхэд бол амар гоё байсан юм хэлт бол. Тэгээд надад яг фэнтези гэдэг хэлсэн шүү дээ. Тэгээд ерөөсөө жоохон их чүнтэй ч юм уу. Жоохон ч нэлээд их чүнтэй ч юм уу тий. Одоо уулзах ч юм уу тий. Тэгүн гота хоёр охинтой зэрэг их ч юм уу тий. Тэгээд яг тиймэрхүү яг өслөдөө нэг гүцэж чадсан юм. Гэхдээ эрэгтэй хүн ерөнхийдөө эрэгтэй хүн ч эмэгтэй хүн ч ерөнхийдөө яг хүнтэй яг олон жил одоо амьдарч суухаас өмнө яг наан яг тийм өслөдөө гүцэж гэсэн юм байлээ. Тэгээд би болохоор гэж боддог байсан байхгүй. Манай ирчүүд л ерөнхийдөө юм фэнтезитэй гэдэг юм. Октод бол дараах марх гэж боддог байсан ч үгүй юм байлээ. Яг л адилхан хүмүүс шүү дээ. Тэгээд тийм учраас тэрийг ерөнхийдөө үдцсэн л ах хэрэгтэй юм л дээ. За хоёр охинтой фэнтезигаа яаж биелүүлж ирсэн? Тэр ихтэй авир нэттэй бас юм аа. Нэг клуб ингэсэн аахгүй. Тоо би бүр лайк амар юм шүлэнгэрцэн явжсан аахгүй. Тэгээд явангачсан чи тэгсэн чинь нэг найстайгаа явж байгаа. Тэгээд би нөгөө хотоо сайн мэдхгүй тэгэл за хоёлаа клубуудаар орж үзье нэтэр амар яг л клубтаас нэг охин нарих гал үзээд байгаа шүү дээ. Тэгсэн чинь нөгөө наадмын дараахан байсан болохоор нөгөө бүх газрууд ямар ч хүн байхгүй бүх тав байсан байсан аахгүй. Тэгэл 4-5 газар ороо. Хоёлаа халахаалаад. Өстой чи хүн байна уу? Энд хот хүн байна уу л гэж байхгүй. Тэгсэн чинь тэг чинь за энд нэг газар байна гэсэн чинь яадаг газар гэсэн чинь дөргөө гэдэг чинь мэдэн гэсэн чинь ийш орно. Гэтэ ороод охинтой гарч ирнэ. Гэтэ гарч ихтэй шүдгүү гарч ирнэ гэсэн байна. Тэгсэн чинь очсон чи яг манай найз яг нөгөө нэг 10 жилийнхэн дараа тэгсэн чинь 10 жилийнхэн доотлангийнхан хүүхдүүд гарч ирээд тэгсэн чинь тэд нэр 10 жил байхдаа ингээд доотлангийн хүүхдүүд иргэждэг лээсэн байна л та. Тэгсэн чинь хоорондоо ингээд зодон өсөр болчихж байгаа байхгүй. Тэгсэн чинь намайг чи зодонд орсчлахгүй дотор нөгөө хоёр охин ярьж ийл. Би бол доторд бүжиглээл байгаа шүү дээ. Үсээ гаргаал хоёр охин зэрэгс язар бүжиглээл байгаа шүү дээ. Тэгээд тэгсэн чинь PMC walking бүр бүх юм аа тийм. Тэгэл тэгсэн чинь нөгөө охин ч нэлээд хандтай. Тэгэхээр би найзтаас нэг охин нөгөөд байгаа шүү дээ. Тэгээд найзтай явж байгаа юмс тийм ингээд. Тэгээд нэг тамхилах гал гарч ирсэн чинь хоёр тал бүр ингээд дарыг төлөө ингээд болцсон цогсож байна. Тэг яах чагс зодон хийх чинь ингээд. Тэгэхээр чи орж ихлээр заа гээ. Тэгээ орчоод тэгээ байж хэсэг чи гарч ирсэн. Тэгсэн манай найз тамхицсан зогсчихсан аахгүй. Тэгсэн чинь ингээд энэ талаас нарах зүгээр байсан аахгүй. Тэгсэн чинь энэ талаас нь ингээд толгоноос нь ингээд цус ингээд орж ирсэн. Би бүр hey bro зүгээр өнөө тэр имлэг авах юм аах. Чи өста зүгээр юм өгөрэй гэж. Нойр охин аваад явчих гэж. Тэгээд тэгсэн чинь it turns out they were prostitutes, female escort. Тэгээд би бол тэгж мэдээг байхгүй. Тэгээд за би найз ч өргөд өгч тэгээд хоёулаа зөвхөн нэг тийш явъя гэдгийгсэн байхгүй. Тэгсэн чинь буудлын гадаа ирсэн ээ. Би манай ахын газар тэгээд би ороод ингээд ахтайгаа уулзаад баг энэ ч хончих واخа гэсэн байхгүй. Тэгсэн чинь байжсан гарч ирэнгүүтээ. За тэгээд гурлаа зүгээр ингээд зөвхөн хончтой. Тэгтээ төлөвөртэй штэ. Тэнгууд би юм хараа төлбөр гараад ирээд. Тэгс чинь хитийн гэсэн чинь 200k гэдэг юм байна. Окей. Тэг мөнгө л асуудал. Гяс ATM ороод жолооч ийш ойрхон ATM гэж. Гэтэ тэр бол гэтээ бүр үнэхээр амар гоё хоёр хүмүүс. Нэг нь дантач 123 та нөгөөт нь 30 та хүмүүсэн тэгээд зэг миний эргэтэн дээр яг ингээд хоёр эмхтэй хүн хил ам авалцсан сэтгэр амар л юм байл. Би бүр ёо ийм бас байд юм уу гэж жоохон ингээд нөгөө толгоонд ингээд яг тэр нөгөө нэг ойлголт нь ерөөсөө нэг тийм орж ирэхгүй байгаа даа би бол ёо даа яаж намайг ингэж хайрлаад байгаа юм бэ гатал модал төгш үү гэж. Тэр тэгэл яг хөө тэрнээс хойш бол нэг тийм юм зүгээр яг хоёр тохиолдол чанартай юм болцсон. Тэгээд тийм байна 200k бол дээ like тийм тэр чинь тухайн үед хэдэн доллар явах вүлээ долларч идсэн нэг $50 те 50. За нэг нэг тэр хавцаа 60 70 ч юм уу 50 биш үгүй тухайн чинь төгрөг чинь гайг байсан шүү дээ. Тэгэхээр чин бараг нэг 80 хавцаа юм уу. Тэр хавцаа тийм байна да
1400 авцаа байсан болов 1500 600 ерөнхийдөө 2000 хүрсэн байсан уу? Орсон байсан тий. Тэр авцаа байсан. Яа. Тэгэл тэгсэн чинь дараа нас залгаччихээс надад залгасан. Юу яаж болно штэ. Гурлаа хамт өрхөж болно штэ болно штэ. Оол цэлтэй юм болцсон. Хөөгөө би зүгээр болцоо. Одоо бол хангалттай. Яа, гэхдээ би бол яг нөгөө хүнтэй өргөж явах хугацаанд бол ерөөсөө тэгж араар тавилмал тийм ерөөсөө байдаг зүгээр. Салсан хугацаанд бол одоо хүнтэй өрхөг байх хугацаанд бол тийм яг үзэх юм бол үзэж явах хэрэгтэй л гэж боддог тийм. Яа. Одоо чиний статус ямар вэ? Сингл байгаа тэр удаж байна. Жил 8 сар. Ой хэр удаа ирсэн? Жил 2 сар ирсэн. Жил 2 сар. Мартаж чадахгүй л байна гэдэг шиг тийм. Тэгээд Чикагод ингээд Америкт амьдрангуудаа ер нь бол юу илүү нэг Монгол хүнтэй харилцаа үүсгэх сонирхолтой байгаа юм байна тий. Яагаад тэгдэг вэ гэхлээр ерөнхийдөө манай ээж хэлжсэн ер нь манай ихтэй одоо манай ээж хэлжсэн нэг ингээд одоо би Америкт автаа. Гэхдээ тэр хүн бол маш сайн хүн. Айгуу гоё тийм манай ээжтэйгээ халамжтай гоё ханддаг. Гэхдээ хүн болгон тийм биш шүү дээ. Тэгээд ерөнхийдөө ингээд манай ээжийн найзууд ч юм уу ингээд айгуу олон юм гадаад нөхөртэй хүмүүс байдаг юм. Тэгээд ингээд харангууд жоох юм монгол соёлыг жоохон ойлгодог. Тэгээд бид нар ч ингээд 20-с 30 насны хооронд бол ингээд гадаад хүнтэй ингээд үерхээ ч юм уу сууган гот ингээд найз нөхөд нь ойр одоо хамаатан цадан ч юм уу амар ингээд дэмждэг. Гадаад хүнтэй суудсан юм ямар гоё юм те. Чисто мундаг байж чадчих штэ энэ тэргээл тэрийг амар хөргөдөг. Америкт Монголд уу? Америкт ч байна. Тэгвнгууд тэр нь яадаг вэ гэхэлэр те тухайн үедээ за секс миксэн гоё ч юм уу те ингээл нэг хүмүүс ингээл магтаад авангууд за би өстө гоё амьдарч байгаа юм ингээл тэгдэг. Тэгвнгууд ч монгол хүмүүс ч яг эрэгтэй ч эмэгтэй ч 40 хүрэнгуутаа яг нөгөө үндсэн нөгөө монгол соёл руугаа илүү улам юм болдог. Одоо ойртог гэх юм уу. Тэгвнгууд за бид чинь цагаан сар тэмдэглэн өчнөө хоолонд бэлдээд ингээд нэг улсуудыг янз бүр ингээд дайлж мэлнэ. Тэгвнгүүд хамаатны хөвшөнтэй ингээд $100 залгах ч юм уу те. Эсвэл бол холоосны хамаатнууд нь ирээд ингээд олон хоногор гэрчэнд байдаг ч юм уу. Тэр тоолон дээр ерөөсөй ойлгохгүй. Тэгэл адгийн наазах нь Мартин 8 ингээд ихнэр тэмдэглэж байгаа шүү дээ. Тэгвнгүүд нөхрүүд нь ингээд цаана ингээд жоох нэг юм яоцгүй харцтай. Гаргартаа нэг пип барьсан. Тэгэл хоорондооч баг юм ярихгүй. Тэгэл өгчнөр амхиндаа цаана бол гоё шоудаад байгаа шүү дээ. Мартин нэр гоё шоудаг. Тэгэл байж байгаа л хөлөө харангууд харих болж гинөө гэсэн харцтай ингээл байж идэг ч юм уу. Тэгвнгууд яг бид нар тухайн үед 40 хүрсэн гэдэг чинь 2 3 хүүхэдтэй болцсон, тогтсон амьдралтай болцсон. Тэгээд тэр үед сэтгэлээрээ ганцаардаад гарч айгүй хэцүү. Тэгээд салыг гэхлээр салаад ганцаараа хүүхдүүдэд өсөх үү, эсвэл бол өөр хүнтэй сууй гэх юм бол нэг тийм хэцүү шүү дээ. Тухайн үед сонголт улам л багассан байгаа шүү дээ. Тэгээд насны одоо бүсэн ганцаардна гэдэг нь л болдог байхгүй. Гэтэ хүн болгон тийм биш. Яг гэтэ ерөнхийдөө бол манай монгол соёлчоос жоохон юник соёл учраас тэрэн дээр жоохон гадаад хүн бол жоохон дэм юм санагдаад байдаг. Тэгээд миний хувьд яг тиймэрхүү туршлагын болоод яг монгол эмэгтэй хүнтэй л байхгүй. Монгол хүүхдүүд чинь гоё шүү дээ. Гоё шүү дээ. Би ч юмсаа санал нийлж байгаа. Би өөрөө 3 дахь Пош руу яваад тэгээд 26 27 таа Монголд хурж ирээд би ер нь яг Монголд амьдрна гэдгээ шийдсэн байсан. Тэгтээ ерөнхийдөө үргэлжлэлийн толгойн ард түмэн ерөнхийдөө Монголд буцах юм байна гэдгийг Монголд хүрээд ирсэн. Би бас өөрөө мэдчихсэн. Би ер нь гадаад хүнтэй суухгүй юм байна гэдгийг таарахгүй байна гэдгийг бас мэдчихсэн. Тэр нь наад сайхан юу вэ гэвэл амар энгийн жишээ хэлээ л да. Одоо ингээ Монгол хүнтэйгээ ингээл бууз идийг үл бууз идий те. Мах чанж идийг үл мах чанж идий. Хэрвээ би Пош юм уу Герман охинтой байх юм бол тэгэл тэр чин амар энгийн зүйл дээр зөрчилтэй хүмүүс л шүү дээ. Тэг эсвэл одоо миний хаар эсвэл одоо чиний хаар юм уу те. Яг мэдээж тохиролцож болно л доо. Гэхдээ энэ ч амар тийм түүхтэй санагдчихсэн юм надад. Тийм. Жишээлбэл одоо ингээл Америк хүнтэй би англиар сайн ярьж чаддаг л да. Гэхдээ яг баг нэг цагаас цаг 30 минут ярихад л толгой үж эхэлдэг шүү дээ. Толгоогоор шууд ядараад эхэлдэг гэдэг ч юм уу. Тэгээд насан туршдаа тэгж амьдрын л бодлоо жишээлбэл те. Унаг нийлээсэн бол хамаагүй л хальтаа. Тэгээд
Чиний хэлсэн дээр хооллон тэгэл жишээлбэл тэгэл бид нар өглөө ингээл нэг хаяа нэг ууц үедээ нэг шартаас ирэхэд хайраа нэг шилтөө олж юм бантай гэдэг гэхэд бол мэдхгүй хийж мэдхгүй шүү дээ. Hey, I have a really bad hangover. Could you make me some soup? Тийм хөөд тэгэл ер нь Европчуудын баруун орныхын нэг шүүлмөл нэг айхтар хийдэг үү те. Анзаараад тахад нэг жоохон хоолнд харамсан гэдэг. Эсвэл би тэгж бодоод идэм болов. Яг үндснээс шалтгаалж болно. Пошт бол яг юуны гоё юуны дахианы шүл байгаа. Яг ингэ бүтэн дахиагаа бүтэн сөөдөр болгоно юу нэг тэрийг идэгдэн гомжлтай. Тэр нь бүр бас амар гоё тунгалаг яг ингэ тийм одоо шаардлагатай айлах шүл. Тэрийг амар идэх бүтэн сөөдөр идэх тийм ёс заншилтай. Германчууд нэг амар юуны яг француудын юуны юутай сонгонтой шүл байж болно. Тийм ерөнхийдөө жоохон юутай ногоо сууртай гэх юм уу? Би ер нь Герман Израиль оронгууд нэг тийм гоё хоол байдаг санаа. Ер нь яа. Тийм энэ баг хоолны биш гэдэг. За тэгтээ тийм. Бас нэг жишээ гэвэл манай нэг пошт амьдарчсэн одоо Монгол амьдарч байгаа л да тэрнээс пошт бид нар яг залуу оюутан байх үед монголчууд ингээ хамтдаа ингээ шоудон гутна пошт найз охинтой. Тэгэнгүүт нөгөө хүн мэдээж монгол хэл ойлгохгүй. Тэгэхээр нь бас тэг ингээ тайлбарлах, орчуулах гэх мэт нэг л тэр чин ганц хоёр удаа бол амартай окей шүү дээ. Тэгтээ байнга ингээд яхаж амар ядаргаатай шүү дээ. Яг бид нар ч гэсэн пошоор одоо устцаас ярьдаг байсан л да. Гэхдээ монголчуудаараа уулзгуудаа монголоор ярих амар гоё шүү дээ. Тийм шүү дээ. Яг юу хэлээд ямар яг вайфтай яг юу хэлээд байгааг нээр сайн ойлгох нэрийн ойлгохдаг гэх юм уу тийм. Тэгээд манай нэзэд донд гэхдээ ерөнхийдөө гадаад хүн төрөлтөг хүмүүс зөндөл байна л да. Тэгээд яг би бол шүмжилдэг байна. Яг миний л хувьд тэгж боддог бол гэсэн шүү дээ. Тэгээд яа манай нэзэд сонсож жоохон уурлах гэдэг. Өстой чинь. Гэтэ би бол гэхдээ найзуудтай бол хайртай. Тэгээд угаасаа бид нар ч уус тэгэл зөвлөх хүн сонгоно л да. Тэгээд яг миний хувьд яг хувь хүний хувьд бол гадаад өхөн бол жоохон тийм юм. Би бас өөрийнхөө хувьд бол яг тэгээ бас би ягаад энэ тал дээр юм байр суурьтай вэ гэвэл монголчууд ч цөөх хүлээ. Тэгээд 100 сая хүн амтай ч юм уу эсвэл бүр одоо бүр замбраагүй хүн амтай байсан бол тэгвэл арай өөр хандах байсан байхаа. Гэхдээ би бол юу гэж боддог гэвэл ер нь монгол үндэстнээ ингээд хадгалах маш зөв хүлээ байгаа юм чаа. Тэр утгаар надад амар тийм үзэнтэй санагддаг. Тэг би бас яг нэг сүүлийн 1-2 жил тэр тал дээр бүр улам үнсэрхэг болж байгаа. Яг миний нэг хувь үзэл бодол юу гэвэл энэ бол монгол хүнтэйгээ асуусан зүг гэж боддог. Тийм шүү дээ ер нь. Тэгээд би ч гэсэн ер нь бас яг хамтаа адилхан яг Монголтой байж амьдрий. Монгол одоо хүнтэйгээ сууж юм аа тийм ингээд Монголтойгоо юм хийж бүтээ гэдэг л юм ихэд бас яг тийм вайбтай. Яг баг явсан үеэсээ хойш баг шөнө бол Монголд зүтэлдэг байсан шүү дээ. Сая 90 хүртэл ер нь зүтэлж байгаа л. Гэтэ зүүднээс ч гондоо болцсон шин барилгуудтай. Тэгэнгүүт нь чиний үргэлжлүүдийн тухай яри. Ер нь бол юу үргэлжтэй ер нь ямар хугацаатай үргэлж исэн бэ? Ер нь яг нөгөө нэг сериозны үргэлжлэх юм бол 18-аас 22 наснда яг нэг 4 жил нэг өгтөө үргэлжсэн. Тэгээд 24-өөс 28 хүртэл бас нэг 4 жил нэг өгтөө үргэлжлээд тэгээд 29-өөс 30 хүртэл нэг охинтой нэг жил үргэлжсэн. Тэгээд яагаад ч тэгээд нэг тийм сонин шалтгаанаар салцсан л та. Тэгэхээр ингээд над 3 хүн ингээд аваад үзчих юм бол нэг нийтлэг зан чанар байгаа юу? Уруулаа юм ихтэй. Гурлал над тайртай байсан. Лала. Гурлаа өөр эмхтэй ч эмхтэй хүн болгон үргэлжсэн гэсэн ертөнцтэй. Тэгээд нөгөө нэг юм байдаг штэ. Одоо бид нар ингээд Монголд байхдаа одоо жишээлбэл ингээд нөгөө сонголт тарих ихтэй тий. Жараа олон хүмүүс байгаа штэ. Одоо Чикагогт бол тэгэнгүүт ерөнхийдөө бид нар энэ ч байх юм бол ерөнхийдөө ингээд өөрсдийнхөө сонирхолд нийцсэн хүн ерөнхийдөө голцоо сонгоно. Тухайн үед Америкчин байнгут чинь цөөхөлөө очираас ерөнхийдөө одоо байгаадаа л тааруулаад гэдэг шиг. Гэхдээ би тэр нөгөө үргэлжлээс октод бол эзэж юу болохгүй. Хамгийн гол нь гурлаа шалаа үргэлжлэн хүмүүс байсан. Эхний үргэлжлээс охин маань болохоор амар тийм сүй тийм өнгөрхөө охин. Дараа нь үргэлжлээс охин болохоор надаас 2 их охин байсан. Тэгээд айгүй галтаа цагтай. Тэгээд бас уурлална. Гэхдээ бас найлхад тэгээд ийм амьдралд айгүй урагштай.
одоо бизнес өнөдөр надад айгүйх хань болж ингэж тусалж хамт ингэж ажилладаг байсан. Сүүлийн охин нь болохоор бас ер нь хамгийн дараах хөвгцөйтэй. Гэтэ миний харилцсан охтод одоо найз охтодоос ерөнхийдөө тэгвэл яг миний амьдралын хань болох хэвээр юм гэж яг боддог гэсэн байхгүй тий. Тэгээ жоо нэг жижигхэн шалтгаан салцсан даа. Гэтэ би магадгүй сайн харилж чаддаг гэж магадгүй л тий. Гэхдээ юуны чиний харилцаанд тахта би сүүлд яг ер нь бол манай подкаст бас нэг жоохон чиглэлээ өөрчилж байгаа. Анх бол ер нь бол одоо сексийн хамгийн өвчлөлтэй подкаст гэж явж исэн бол одоо бол ер нь бол хүмүүст нөгөө зөв хань нийтлээ олох зам дээр туслах тийм подкаст руу шилжиж байгаа. Тэр нь бас ямар учиртайг үл ингээл хүн ингээ өөрөө ингээ өөрчилдөг. Дээрэс нэмээд баахан одоо кекс түүхүүдээ ингээл ярьсаар байгаад сүүлд нь хүн тэр амьдралаасаа ингээ уйдж тэгшэлдэг. Яагаад гэвэл тэгвэл нэг чи 50 60 one night тэгэл ерөнхийдөө тэр тэ 61-60 удах one night хийх тийм сонирхол нь ингээд буурж байгаа. Дээрс мэд илүү нэг тийм юу шинэлэг зүйл байхгүй. Ер нь бол ингээл адилхан давтамж байгаа өөр хүн л байгаа учраас өөр газар байгаа л байгаа. Тэгэхээр нь жоохон ерөнхийдөө нэг тийм сүнсгүй болчдөг гэх юм уу? Дээрс мэд тэгэнгүүт нь ер нь бол би бас өөрөө ер нь гэр бүлтэй болъё гэдгээ ерөнхийдөө цаг нь болцсон байна гэж харж байгаа. Дээрээс нь нэмээд нэг өмнө бол одоо шил да хавс би одоо нэг 37 38 та тухайн үед нь болж байгаа ингээл тэгэнгүүт нь яг нэг ноднон манай пош найзын хамгийн сайн хоёр найзуудыг нэгэн хорон дээр нь очингуудаа ерөнхийдөө би бас өөрөө өөрчлөх хэрэгтэй юм байна. Ерөнхийдөө тэ зөв үнтэй танилцахын тулд би өөрөө зөв байх юм байна гэж сэтгэл заслал аваад тэгээд өөр дээр ажиллаж эхэлсэн. Тэгээ нөгөө тийм болохоор ерөнхийдөө бас манай ингээд подкаст ингээд өөрчилж байгаа. Тэгэнгүүт нь харилцааны тухай нэг тийм ном байдгийг. Юуны хайрын 5 хил. Энийг ерөнхийдөө бас нэг гоё асуулт болж байгаа. Яг л хүн болгон хайрыг өөрөөр илэрхийлэх. Зарим хүн бол тэ хайртай хүндээ бэлэг өгөх. Зарим хүн бол хайртай хүнтэй хамт нэг гоё цагаа гоё ингээ өнгөрүүлэх хамт одоо мэдгүй ууланд алхах ч юм уу. Тэ музей үзэх ч юм уу. Зарим хүмүүс л нэг хайртай хүнд юм үйлчлэх дуртай те. Юу гинэ. Тийм. Тэгэнгүүт нь чиний одоо хайрын хэл юу гэж бодож байна? Зүгээр яг хамт орондоо нөхцөн дэврэлтэд хөгжин сонсож ихтэй л гоё шүү дээ. Тэр quality time гэдэг чанартай quality time бол тэр хөгжмөнд угаасаа дуртай юм чинь. Яг хоо гадуур хоол молгол мэдээж ингээл байх л та. Гэхдээ би бол ерөнхийдөө юу гэдэг нөгөө гадуур янз бүрийн активити гэж би биенийхэн зургийг дарах айгуу гоё дуртай. Би өөрөө нөгөө хаяад нууцаар зураг авдаг байхгүй. Нууцаар жишээ зөөр нэг зөөр иргэдээ зураг авдаг тийм. Тэр нөгөө нууцаар гэдэг нь болохоор нөгөө тийм авиасаа зурагч юм шиг зөөр иргэдээ зураг авдаг. Тэгээд хамгийн гол нь дурсан жижуултан тэгээд тэднийг гоё ингээд хөвлүүлээд ингээд хандаа үлгэх ч юм уу тийм. Тиймэрхүү юм айгуу дуртай. Тэгээл бас би нөгөө нэг найз өхнөө ч юм уу яг нөгөө нэг гадуур дэлгүүр дагуулж явж нөгөө нэг гоё хувцас авч гэж хувцлах юмар дуртай. Тэ. Барбекю. Тэр шиг тэ. Тэг одооний байдал дээр чи яг юу харилцаа өсөж байгаа юу эсвэл ерөнхийдөө хэсэг хугацаанд синглэрээ явж бодож байна уу? Яг мэхлэл одоо үнийг хэлвэл хэлж мэдэхгүй юм. Тэгээд би яг move on жоохон хийж чадахгүй байгаа юм шиг байна. Тэгээд одоо яг тийм ингээд жишээлбэл энэ бүгжийг ингээд тайлж чадахгүй байгаа ч юм уу гэдгээр ерөнхийдөө өөрийгөө жоохон бодонгоо тэгээд байгаа байхгүй. Гэхдээ яг ингээд өмнө ингээд зөөр ингээд crashлдаг байсан ингээд ганц өргөнтэй ингээд зур болцсон тий зур болцооч явах зур тенер минер ч юм уу ланч гэж үтсэн. Тэгээд ерөнхийдөө нөгөө тэрэл хүн биш байсан болохоор надад жоохон явааргүй ч гэсэн санагдсан. Тэгээд гэтээ мэдхгүй тэгэл удаан байж байгаа хугацаанд тэгэл гайг болох байлгүй. Тэгээд гэтээ манай одоо юу тэр үргэлжлүүлсэн охины яг статус нь яг ямар байгаа гэсэн мэдэхгүй л энэ түнтэй үргэлжлэж магадгүй муу нийтэн ч магадгүй. Тэгээд зөв яг миний л хувьд ирэхдээ тиймэрхүү. Тэгээд гэтээ одоо юу гэдэг яг нөгөө нэг жанжин шугам батглаар за угаасаа ингээд салаад ингээд удаж байгаа юм чинь. Одоо ингээд мэдээж яванд ингээд ирээдүйд их нэртэй болох хэвээр. Тэгвэн гот
нэг тийм төр зүрийн харилцаа л надад юу тийм сонирм биш. Зүгээр л яг тий хоёлаа салъя гэл тийм. Чи өвтөр салахгүй штэ гэдэг жижиг учраас гоё штэ тий. Нөгөө хавар ших яах вэ? Өнтөө өвлжё гэдэг шиг тий. Тийм л зөв vibe юм хардаг болц. Тэгээд чи одоо бид нар чи нас ингээд 30 31 гэдэг чинь тэгэл ерөөхдөө ингээд хүүхдтэй болох цаг ерөөхдөө болж чинь ээжний хэлсэн шиг одоо би ингээд үеийнхэн хүүхдүүдээ ингээд авч гардаг. Тэгэл тэгвнгуут ингээд надтай жоохон нөгөө царайц зорилцоо тэгвнгуут тэгэл би бас нэг юм хөрх хүүхдтэй болморч байсан санагдал тий. Тэгэл нөгөө нэг хуучин шиг зүгээр тэгж хүнтэйг ирэхэд яваад байна гэдэг бол ойлголтол юм бараг байхгүй болсон доо тий. Сайн хүн алдах хэлгүй нэг өдөр тий. Надад бас яг чамд төсөд нэг юм болж шүү дээ. Тэр амар ноднон гинэт нэг 3 жилийн өмнө нэг охинтой танилцаад ковидын үеэр тэгээд нэг богино хугацаанд надад маш их дурлаад би тэр үед нөрөө ер нь бол сингл амьдралаар амьдрахтай тийх хүсэлтэй байсан. Тэгээд салаад тэгэнгүүт нь би бүр нэг жил юм уу жил 2 жилийн дараа тэр хүн гинт надад одоо юу хүчтэй бодогдоод гэхдээ юу бүтээгүүл те би бүтгүү гэдэг юм ихтэй тийм одоо логик ойлгож ирсэн. Ягаад гэвэл богоон явсан юм чинь богооныг зогсоох боломжгүй штэ. Тэр хүн move on хийсэн. Тэгэнгүүт нь ямар одоо 2 жил хүлээгээд ингээд байгаад байх биш гэж. Тэгэхээр ямар ч гэсэн бид юу тэр хүнтэй дахиж холбогдоод зүгээр үнэхээр тэр нь тэгэл би бас өөрөө move on хийсэн байгаа. Гэтэ надад амар сонир байсан. Ягаад гэвэл би тэр хүнийг өрөөсөө ингээд нэг бодог байсан мөртлөө гинт сонирн болол тэгэнгүүт нь тэр мэдрэмж нь шүү дээ нэг 7 нэг бараг 10 хоног ингээд үргэлжлээл би зүгээр нэг төр зүрийнхэн болов ингээл яваад өчсөн байх гэж бодож исэн чинь бүр үргэлжлээ тэгэл харин тэр чинь амар сонир байхгүй энэ тухай ойлоо жоо өрсөлж ирээ тэр шинээр ингээд хүний ингээд brain chemistry чинь сонир юм байна л да яг чинь хэлсэн тухайн үед ингээд үернээ дараа нь ингэж гэдэг чинь нэг юм сонио одоо нөгөө нэг одоо ингэ тийм байна л да одоо би чам жишээлбэл цай ч юм уу те ус гэд хэлэнгуут тархинчаа ингээд цахилгаан гүйдэл ингээд юм аянга шиг ингээд загчээдэг. Тэгвнгууд устай холбоотой хөх мэдээллүүд ингээд те за бохир ус, цэвэр ус, аршаан ч юм уу юу ч юм те ингээд эсвэл бол юу ч усуумар байна ч юм уу ингээд бүх одоо бодлууд ингээд яадаг юм л да. Тэгвнгууд зарим үедээ ингээд тэр цахилгаан гүйдэл нь яг зарим ингээд поинтууд руу очдөг байгаа байхгүй. Тэгвнгууд яг тэр утгаараа ингээд бодонгууд яг тэр хүний тухайн үедээ тэгээгүй ч гэсэн яг ингээд дараа нь ингээд үнэхээр нэг тийм юу ээжтэй гэдэг ч юм уу. Хоёрт бас evolution байдаг шүү дээ. Одоо ингээл за би энэ амьдралын шатууд ийм байдаг те. Тэнгууд тэр хүн тухайн үед чамаа ингэж хэлсэн чинь чи яг явж ирж байгаа тэр левел нэрээ хоёр яг ингэсэн чинь нөгөө хүн л ингээд нүгөө явцсан байдаг ч юм уу. Гуравтаа нь болохоор юу юм бэлээ. Тэгээ ерөнхийн 2 point нь бол ерөнхийдөө тийм. Би гуравтаа марчлаа. Гэхдээ яг тийг санагдаад байна. Тэгээ нөгөө нэг хэлчихсэн нэг point нь нөгөө нэг би сайхан нэг quotation харсан байхгүй юу. Чи ингээд одоо юу нэг хүнээ ингээд дахиж ингэж олж чадахгүй. Тэр хүн дотроосоо ч гэсэн ингээд клэр чи нөгөө нэг тэр хүн аль үшээ ингээд өөрсдөлтөө явцсан байгаа байхгүй. Тэгээ бид чинь 10-д наснда нэг юм дүүртэй сүнстэй ч юм явж идэг 20-д наснда нэг ондоо 30-д ондоо 40 гээл тэгээд тэр үед л хамгийн гол нь ингээд нөгөө нэг хүнийг яг хажууд нь хичнээн ингээд өөрчлөжсэн ч гэсэн хажууд нь ингээд ойлгоод ингээд байж их хүнлийн хүнд хэрэгтэй юм шиг байна. Тийм гуут гэдэг чинь чи миний анхны харилжсэн залуу биш болчих юм очиж гэдэг ч юм уу. Чи миний анх харж исэн харж дурсан залуу биш болцсон байна гэд хаяа явах чинь ерөнхийдөө болол it's not loyalty. Тэгэхээр ерөнхийдөө амьдралын бид нар чи янз янзын тулж байгаа шүү дээ санаагаар өчнөө болж байгаа. Тэр үед тийг ингээд хажууд нь яг ойлгож байх хүн л яг хамгийн зүг байгаад байгаа байхгүй. зөв миний ойлгосон шүү. Тийм. Тэгтээ бас би бас өөрөө ингэ боддог. Ягаад те би гинт тэр хүний дурсамж нь ингэ сэдрээд би ингэ бодож байгаа штэ. Энэ надад хэрэггүй. Ягаад гэвэл энэ асуудал үүсгэж байгаа штэ. Аль үшээ те юу богоон явцсан хөтөргөө move on хийсэн тэгэнгүүт тэгэл би энэ гарч ирэхэд шиг тэнийг юм байхгүй штэ. Тэгтээ бас юу сонирхол юм байл амьдрал сонирн байл. Ягаад гэвэл ингээл би тухайн үед өөр юм шал ондоо юм бодож ирсэн нэг 2 жилийн дараа хүн ингэ өөрчлөгдөөд тийм яг ингэ тухайн өнгөрсөн үеэ ингэ бодонгуудаа ийм байсан байх штэ гэл
Яа. Гэтэ энэ подкаст сонсож байгаа хүмүүс ивэл тэр талаар сайн бодоорой тий. Хүн яарч өөрчилж болно шүү. Хамгийн гол нь хажууд нь л байх хэрэгтэй шүү. Тий. Өвд цаахт нь тий. Эсвэл бол өөрсөлтөнд ерөнхийдөө ингээд одоо чинь тэгэл одоо юу гэдэг одоо сэтгэл зүйч дээр очиж болно шүү дээ. Хосууд хорны асуудал олцбойл тэгэл заавал тэр болгон дээр нэг найз дээр очивол тэнгуут нөгөөдөл найзууд нь за сал наач угсаа тэнийг голцсон байна тэр гэдэг чинь сонирм байхгүй. Тэр хүн тэгээд тухайн алдчихсан ч гэсэн дахиад нэг жил 2 жилийн дараа ч юм уу эсвэл хэдэн сарын дараа ч юм уу тэгэл өөрчлөж болно шүү дээ. Буцаад зүгээр болдог ч юм уу те. Тэгээд тэр үед нь салах чинь ерөнхийдөө амар тийм юм онцгой зүйл байгаа байхгүй те. Би бол ерөнхийдөө юу жилээс удаан үргэлж үзүүгээ гэхдээ ерөнхийдөө онлын удныг бас маш сайн ойлгоцсон байгаад байгаа. Нэг 2-оос 3 макстай 3 жил бал сарын хугацаа байна те. Харилцаа шинэлэг байгаа, сайхан байгаа, бүх гоё ингээд мэдрэмжүүд төрж байгаа те. Допамин, серотонин, окситоцин гэх мэтчлэн. 3 жилээс хойш ч 2 жилээс хойш тэр нь ингээд буурж эхэлдэг. Тэр үед нь харин хүмүүс ингэж эсэх ёстой. Ягаад гэвэл тий. Одоо л яг жинхэнэ бид тэр тэндээс л яг жинхэнэ амьдрал гэж байна шүү дээ. Ер нь 2 жилийн дараашаас эхэлдэг шүү дээ. Ер нь. We in this bitch together forever гэлтэй. Forever. Яг тэр үед ерөнхийдөө хоёр хүн аль талаасаа бид тэр энэ харилцаа бол ер нь ажил шүү дээ. Тий. Энэ бол ажил энэ харилцааг яг нэг ургамал шиг ингээд тогтмол услах ёстой. Тогтмол услах ёстой. Тэгэхгүй болоод нүс одоо жишээлбэл одоо аль талаасаа амар тийм романтик солонгос кино, англи кино, тэгээд Холливуудын Диснейн тийм одоо бодит байдал фантаз хүсэж байх юм бол тэр чин тийм биш шүү. Тий. Романтик кино шин тэгэл гой нийлээл дуусчдаг гэсэн. Тэрнээс цаашаа яг цаатахыг харуул да. Цаашаа яг юу болоод байна те үний амьдрал. Яг хаа драма кинонууд байдаг л да. Драма романтик кинонууд. Тэднэр дээр бас гардаг л да. Гэхдээ ер нь тий. Яг ч хэлж байгаа юм л та би санал нэг чинь тий. Ерөнхийдөө яг хаа брод хэлжсэн л та ингээд жил хамгийн дэдлэн жил үерхчихсэн ингээд. Гэхдээ ерөнхийдөө ингээд нэг юм хүмүүсийн ярианс ч сонслсон байлгүй ингээд. Эрэгтэй ч юм эмэгтэй ч юм ерөнхийдөө ингээд нэг юм одоо сексийн харилцаанаас жоо удаад эхэлдэг те. За жил 2 жил болоод ч юм уу зарим like couple months тэгэн гот тэрэн дээр ерөнхийдөө одоо юу гэдэг тэрийг жоохон авч явах өстой ч юм уу тиймэрхүү юм санагддаг. Одоо жишээлбэл миний хувьд тэгж боддог байхгүй юу. Одоо юу гэдэг жоохон хүн чинь жоохон уйдантай амьд шүү дээ тэгээд тэгэн гутаа одоо юу гэдэг ингээл эхнэр нөхрөөс ч юм уйдан гутаа ингээл өөр хүмүүс сонирхоо ч юм уу тэрийг би биндээ хэлдэггүй. Тэгээд хэлэх юм бол жишээлбэл одоо жоохон одоо юу гэдэг уйдаад байх юм бол те яасан би хангалтгүй юм уу гэдэг ч юм уу те. Тиймэрхүү юмд яваад идэх шүү дээ. Тэрний дараа тэрнээс болоод хэлж чадахгүй гэсэн болоод ингээд нэг араар тавилт ч юм уу болдог шүү дээ. Яг би араар тавилтыг дэмждэг л те. Гэхдээ одоо юу гэдэг чи тэгж боддог ингээд нэг тэрийг жоохон хөгжүүлэх хэрэгтэй юм шиг те. Одоо нэг юм дүр тохирох ч юм уу те. Нэг өөр газар хийх ч юм уу те. Нэг яг миний хувийн үзэл бодол юм гэвэл ямар байр суурьтай вэ гэвэл хоёр хүн бие биендээ үнэнч байх одоо боломжтой. Тэг өмнө бол би юу гэж боддог байсан бэ гэвэл ер нь бол тэг моногам буюу одоо тэг нэг хүндээ үнэнч байна гэдэг бол ерөнхийдөө боломжгүй талдаа юм байна нөгөө байгалийн үндслэл дээр ч юм уу. Тийм. Тэр бас үнэн шин. Гэхдээ магадгүй одоо биологийн тийм өгдөлттэй байгаа ч гэсэн хүн ухамсартай байгаад яг нөгөө хүндээ бол үнэнч байх одоо боломжтой гэж харж эхэлсэн. Өмнө бол бид нэг юу биологоор тэрийг одоо аргументалдаг байсан бол одоо тийх болсон. Ер нь бол хүн одоо боломжтой. Гэхдээ би өөрөө одоо нэг юу тэр талаар одоо ярих одоо боломжгүй байна л да. Яг гэвэл би өөрөө харилцаанд байхгүй гадаа харилцаанд байсан одоо мэдгүй 5-10 жил байсан бол тэр талаар илүү ярих туршлагатай байсан байгаа. Гэтэ зүгээр миний өнцгөөс юу вэ гэвэл би юу гэж харж байгаа вэ гэвэл ингээд хоёр хүн яг бие биендээ үнэнч байгаад тэгээ хамтдаа алсын одоо зоригтой хамт
зориг нэгтэй байх юм бол яг би биндээ үнэнч байх боломжтой. Дээрээс мэд бас давхар юу вэ гэвэл ингээд зарим ингээ хосууд ингээ харах юм бол нэг нэгийнхээ ингээд орхигдчих эсвэл нэг өмнөх байсан шиг байхаа болсон ч юм уу ингээл янз бүрийн асуудлууд байгаа. Гэхдээ хүн өөрөө өөр дээрээ яг ингээ анхаарал яг ер нь бол тэр тал дээрээ бол шийдэх боломж бүрэн боломжтой гэж хардаг. Тийм тийм. Тэгээд миний зүгээс гэсэн адилхан тэгээд нөгөө төрүүлсэн нөгөө нэг фэнтезига их үзчихээ те яг юу юмэр байгаа те ямар залуутай болсон модельтэй болцмоор нөө эсвэл том даргатай болцмоор нөө эсвэл бол юу гэдэг чинь за эмэгтэй биш эрэгтэй зүгээс болоод жишээлбэл одоо юу гэдэг торонхоо охин ч юм уу эсвэл хоёр охин ч юм уу гурван охин ч юм уу сингл байгаа хүмүүс бол тэр хүний өөрийнх нь сонголт ч дурж штэ тэгээд тэгснийхэн дараа яг ингээд нөгөө хүнтэйгээ ингээд байгаад тэгээд байгаа хугацаанд ингээд уудаад эхлэх юм бол за хоёлаа ингээд тий рол плей тэгээд дүрд орж үзээ тий тэгээд би бинэ дашуурдаг ч юм уу тэгээд өөрийнх нь хүслийг юу бодсон тэрийг нээлттэй хэлж явах хэрэгтэй юм байна. Тэгээд би эмэгтэй хүмүүс гэсэн ер нь баг хэлдэг шүү дээ. Ер нь нөхөр юм найзлогийнхаа porn list гэж харчгаа тий тэрнээс бити ичээд чамаас өөр хүн хүсэж байгаа даа биш зүгээр л иймэрхэн хүсмээр байгаа. Тэр дүрд нэг ороод өччлөлтэй тий. Тэг онгоо тэрэн дээр жоохоо ингээд идэх байхгүй. Яасан чи өөрөө хүсээд байгаа мó гэдэг ч юм уу тий. Чи өөр юм мэрэгчлэлтэй хүсээд байгаа ч. Одоо совилгчийн дүр одоо орлоо гэж бодъё л дээ. Тэг онгууд нэг тэрийг одоо юу гэдэг чи совилгч жоохоо хаана харсан гэдэг ч юм уу тий. Гэдэг ч юм уу. Эмэгтэй хүн нөгөө талаасаа бас эргэжтэй ч одоо юу гэдэг бас цагдаа авцсан мэсгдэг ч юм аа нөө. Тэг тиймэрхүү юмнуудаа ч юм уу ингээд ерөнхийдөө гоё авч явбал одоо хосын харилцааг уртууд авах юм гоё явах байхаа гэж би ерөнхийдөө боддог байхгүй. Тэгээд бицээц sex is a sex, love is a love. Sex love vision тусдаа ч гэсэн яг хайраараа уялж байгаа ч гэсэн ерөнхийдөө тодорхой хэмжээгээр бид чинь sex fantasy байгаад байгаа байхгүй. Тэгээд яг би тэр талаас жоохон тэгж бодоод байт юм аа ер нь нэг юм тэр тал дээр аль болох нэг нээлттэй байх хэрэгтэй гэсэн гэдэг чинь ер нь тийм байхаа. Тэгтээ бас нөгөө нэг юу яг яг тэр хүнтэй байна гэд яг шийдсэн бол дээрээс нь хүүхдтэй болоо тэгээд цаашдаа тэ хамт нас турштай бай гэж шийдвэр гаргасан бол юу тийм өөрийнхөө уучлаарай өөрийнхөө хүслээ одоо удирдах гэдэг юм ба тэр бол ер нь хэцүү зүйл. Гэтэ хийхэд бол боломжтой. Гэтэ яг хүслээ удирдах тал дээр жишээлбэл ер нь тэгэл голцоо яг жоохон согтуу байгаа үедээ ч юм уу буруу шийдэл гаргачихдаг. Түүнээс л нэг ирэл байгаа үедээ бид чинь амар тийм зөв шийдэл гаргах талаасаа гэж боддог шүү дээ. Жоохон тэр тал дээр жоохон анхаарчвал гайгүй юмсэндээд байдаг шүү дээ. Тий. Гэхдээ одоо би өөрөө нэг сараас хойш алкогол ер нь хэрэглэгээ болсон. Харин сонссон бра. Тэгээд яг нэг юу одоо нөгөө хотоогоо шүү дээ. Ямар ч юм одоо нэг утгач юм халгаараа л хүн өсвөл дэрийг одоо дэвсэг болго ашиглаж болно. Түүнтэй бас адилхан одоо ажил өдөр тутам ч юм уу хаана ер нь бол хүн араа тавих ч юм уу тэр зүйлийг хийх боломжтой. Гол нь тэгэл өөрөө нэг тэр үйлдэл бодол гэх юм уу. Сайн тэрийг одоо бодох. Гэхдээ энэ дээр бас нэг асуудал байгаа даа. Нөгөө юуны энэгшил гэж байгаа. Одоо attachment theory. Тэгээ тэр хүн ямар гэр бүлд ямар аав ээж хоёр нь тэр хүүхдийг хэрхэн яг нөгөө няра байс төрснөөс нь хойш одоо 5 нас хүртэл ч юм уу хэрхэн хайр халамжлалснаас шалтгаалаад тэр хүүхд одоо аав ээжийнхаа тэр аав ээжтэйгээ байсан харилцаагаа ирээдүйн харилцаанууд руугаа яадаг тусгадаг. Тийм. Яг үнэ. Тэгээс нөгөө нэг юу одоо тэг ганц би ээжтэй өссөн юм уу эсвэл ээжтэй ганц аавтайгаа өссөн юм уу хойд аавтай тэгтээ өссөн юм уу янз бүрийн тийм юмнууд байгаа штэ. Тийм. Одоо тэрнээс шалтгаалаад бас хүн нэг сэтгэл зүй тал дээр бас харилцаан дээр бас нөлөөлнө. Би бас өөр дөр жишээ хэлж болно. Би бол ерөнхийдөө юу байсан тийм харилцаанаас зүхтаадаг төрлийн юм байсан. Тэгээ би ерөнхийдөө удаан жил харилцаанд байгаагүй. Гэхдээ тэрийг нэг ойлгоод сэтгэл заслал дээр зориод сэтгэл заслын эмчилгээ аваад тэгээд одоо ер нь бол эрүүл тал руугаа орох байхаа гэж
He is single though. Заслаа авцсан биш үү? Тэгэж. Гэтэ яг тэгэхдээ аав ээж үсэх. За нэг аавтай нэг ээжтэй үсэх ингээд тэгвнгууд тэр хүмүүс чинь мэдээ сингл байгаа юм чи өөр хүмүүстэй ингээд харилцаа үсгээс салаад нийлээд ингээд яваад идэг. Тэгвнгууд манай гэр хэлдэг гэсэн аахгүй. За миний хүү ерөнхийдөө аль болох эцэг ихтэй зогтоо өссөн хүнтэй суур, эцэг их харийг өссөн хүнтэй суур гэдэг гэсэн. Би ихтэй багтал ойлгодог байсан. Гэхдээ like girls a girl гэж боддог гэсэн. Тэг охин бол охин штэ гэж тэгсэн чинь яг цаад хэлжсэн санаа нь болохоор одоо эцэг их нь яг тэр ингээд зогтоо байсан тэр энэ олон жилийн камп амьдэрсэн гэдэг чинь харилцаагаа ингээд авч үлдэхийн тулд ингээд амьдрал явчихноо ингээд бол бослуудаар ингээд яваад би бинээсээ холдохгүй ингээд яваад байсан. Тэр хүүхдийн ингээд subconsciously ингээд сууж байгаа байхгүй. Тэгэнгүүт өөрөө ч баг анзааргүй л явж идэх л хальтаа. Гэхдээ яг нэг хандлага нь яг тийм болчихдог байхгүй. Яг эцэг ихтэй ингээд яасан бол одоо жишээлбэл за би яг тийм яг өхөндөө өрхлээ гэж бодоход би нэгэн алдаа асуудал гаргаад ингэх юм бол шууд салъя гэж хэлэхгүйгээр те. За юм дээр тийм болт юм чинь хамгийн гол нь хоёлын ингээ энэ алдаа чи ингээд засъя дахиж ингэхгүй шүү гэдэг ч юм уу. Хоёлын харилцаа авчлахын тулд ийм юм хийе гэдэг ч юм уу. Тиймэрхүү хандлагатай байд юм билээ. Миний анзаарснараас ихтлэр хоёлаа нэг point л ярьж байна л да тий. Тэгээ бас нэг зан үйл байгаа. Сүүлд ингээд юу сэтгэл зүйн ном ингээ уншингууд чинь одоо монголчууд чинь амар тийм олон дийлэнх нийтээр авч үзэх юм бол амар тийм боломжлолтой дээрс мэд нөгөө зөндөө олон зан үйл байдаг шүү дээ. Нэг сүүгээ өргөх гэх мэтчлэн. Тэгээ би тэрийг нэг амар тийм тоодгүй байсан. Одоо харин илүү тэрийг тийм одоо үнэлээд надад амар meaningful байгаа шүү дээ. Утга учиртай санагдаж байгаа. Тийм утга учиртай. Тэгээ бас нэг хоёр хүн бие биендээ нэг амлалт үгүй шүү дээ, тий. За хоёлаа насан туршдаа тэрийг ингээ бодонгоос чинь амар том амлалт өгж байгаа шүү дээ. Одоо баг нэг шившээд байгаа юм шиг. Тий. Гүн тэрийг бас ерөнхийдөө бодгоцч одоо нэг амлалтандаа одоо хариуцлагатай байх. Тэгээ грек контракта мангар олон хүний өмнө тангар өргөдөг шүү дээ, тий. Тэр чинь л яг тийм байхгүй. За яг хоёулнаа байсан ч гэсэн ерөнхийдөө олон хүний хажууд ингээд тангар үрж байгаа чинь ерөнхийдөө тэр олон хүмүүс гэрчээр байгаа. Тэгээд тэр хүн бас ингээд амлалт тангар өргөсөндөө бас ингээд хичнээн одоо салмаар байвчээг өргөсөн тангарантаа бас ингээд хүмж байхыг ингээд боддог байгаа байхгүй тийм. Тэгэхээр нэг юуны бэр гуухтаа ч гэсэн тэ бэр гуухтаа ч гэсэн яг нөгөө талдаа бас тэ нөгөө талынхаа өмнө хариуцлага байгаад байгаа гэвэл охиныг нь авцсан байгаа. Тэгж бодохоор ерөнхийдөө хариуцлагатай байх ёстой. Тэрнээс бол одооны үеиг шиг өөр мундаг шүү тийм яриад байхгүй. Одооны үеиг шиг. Тэр нь бол нөгөө нэг юу амлалтандаа тэ хариуцлагатай байх тэрийг нөгөө гэрээ контрактаа хүндэтгэх гэх юм уу? Тийм. Тэгээд тэгэл ер нь бол тэгэл гэр бүл зүгтаа байхтай л гоё даа ер нь тийм. Нэвтрүүлгийн төгсгөл хэлэхэд төгсөх гээд байна шүү дээ. За тэгээд энэ подкастыг сонсоод таалагдсан бол subscribe дараарай. Мөн бас тэ манай Extra-ийн Миланын Экэдемлингийн бас мэдээлэл оруулж юм болохоор хүсвэл дагаарай. Тэгээд ажил үйлсэд нь Монголд дах байх хугацаанд ажил үйлсэн бүтэмжтэй байгаасаа бас ингээд цаг гаргаад подкастэнд орсонд баярлалаа. Маш сонирхолтой яриа боллоо. Нэг үсэн ингээд цаа. Ее.